За сайн байцгаана уу сонсогчдоо. Орныхон нийслэл Улаанбаатар хотоос Батнай Аримдал Болон дэгээ мэдчилж байна. За инхүү дараагийн Unlock podcast-ийн нэгэн шин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За би энэ дугаарыг эхлэхдээ бүр ингээд нэг үг бодогдоод ирсэн юм а. Тэр нь болохоор домгийн шоу үргэж Наги-дэг хоёр дараагийн дугаараа бичих гэж байна. За ер нь 7 сард бол байхгүй байсан. Угаасаа 7 сард монголчин тэр чигээрээ амарчдаг юм байна лээ. За тэг мануус нь ч гэсэн тэгээд одоо энэ 7 сард баг дахиад ер нь урд нь бол 7 сард бид нэр амраагүй дугаар оруулж байгаа. Тэг энэ 7 сард амарчих шиг боллоо. За нэг онсон бүх шалтгаан мунтахгүй гिचээр бүр нэрээ шалтгаан. Харин тий. Гэхдээ ер нь үстэй. Ер нь ингээд Монголд чинь тэгээд хавар намар тэгээд өвөл ингээд амар хүнд болдог байгаа байхгүй тий. Тэгэхээр үнэхээр зундаа ингээд бүгдээрээ тараад ингээд амраад одоо ирч хүчээ нөхөх нь үнэхээр одоо боддсон чи одоо бодоод тах ч явах одоо бодох нь байх зайлшгүй баг одоо цаанаасаа шаардлагатай. So yellow. Намайг шараар л дуудах шиг байна. Одоо яагаад шараар дуудаад байгаа юм бол доо гэж одоо гайхаад. Одоо нэг хөхөнгөтэй охин. За шарууд ч над л ер нь бол одоо оцсон шуунд ч цас зарч чадхаар хүн гэж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол айгүй тийм юмэг те ингээд хүн итгэж үнэмшүүлэхтэй сайн үгийн хүчтэй тийм хүмүүс гээд байгаа. За тэгээ битээр яг юу яриад байна вэ гэхээр энэ одоо дугаарынхаа номны талаар ном дээр гарч байгаа сонирхолтой одоо сэдвүүдийн характеруудын талаар яриад байгаамаа. Тэгээ битээр энэ удаа сонгож авсан ном бол Surrounded by Idiots буюу жоох мангаруудаар хүрээлэгс гэдэг юм сонирхолтой гарчтай ном байна. За манай ямар ч гэсэн эхлэхээс өмнө энэ бол ингээд дэгийн сонголт байсан байгаа шүү. Тий гэхдээ номыг уншсны дараа дэгд бол талархаж байгаа. Маш сонирхолтой ном байлаа. Миний бодож байснаас илүү сонирхолтой ном байлаа. Гэхдээ гарчгийн шууд угаасаа хүний гарал татвар тий. Тэнгүүдээр ингээд хүрээлүүлэх нь гэдэг. Яг юу гэсэн үг? Яагаад хүмүүсийг тэнгээр нь дуудаад байгаа юм? Одоо намайг тэнэг гэдэг байгаа юм бах та. Тийм. Энэ ном бол аюу сонирхолтой гарчтай. Гэхдээ яг ингээд уншаад одоо бид нэр яриад эхлэх юм бол юу ярих гээд байгааг ойлгоно. Яг энэ хүмүүс бол тэнэг биш л дээ. Тийм. Яг эсэргээрээ гэдэг талаарх ном байгаа. За тэгээд номоо эхлэхээс өмнө подкастынхаа аль биесны ивент хийчихийг дурдъя. Think Pharma. Эрүүл амьдралын хэм маягийг түгээцгээ. Эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч подкастын маань ерөнхий ивент итгэгч Think Pharma. За баярлалаа. За номыг хэлэхээс өмнө ямар ч гэсэн энэ зохиогчийн талаар бас жоохон дурдчихъя. Энэ номыг одоо Швед зохиогч Томас Эриксон гэдэг хүн бичсэн байгаа. Тэгэхээр ер нь хүнийг одоо зан чанар, зан төлөвийн хувьд нь 4 ондоо өнгөөр ангилжтэй одоо энэ 4 өнгө бүгдээрээ өөрсдийн гэсэн зан чанартай байдаг байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн 4 зан чанарыг бид нэр ойлгохгүй болсноос үүдэж хүмүүсийг намайг ойлгохгүй тэнэг байна ч юм уу те тэнгээр нь дуудаж эхэлдэг. Тэгэхээр хүмүүсийн харилцаа гэдэг бол мэдээж одоо бидний өдөр тутмын хамгийн их хийдэг зүйлтэй. Бидний хамгийн том тулгардаг асуудлууд бол дандаа хүний харьцаатай холбоотой. Тэгэхээр энийг ингэж бас одоо deep bank буюу одоо нэгсэн доо маш энгийнээр 4 ондоо өнгөөр одоо хуваарлаж те одоо гаргаж ирсэн нь маш сонирхолтой. Одоо сэтгэл зүйн талаасаа ч гэсэн айгүй сонирхолтой одоо ном болгож бичсэн байна лээ. Тэгэхээр энэ ном одоо хоёр гарснаасаа хойш бол дэлхийд даяар 1.5 сая хувь борлогдож те одоо олон улсад бол нэлээд бас одоо анхаарал татсан номуудын нэг болж чадсан байдаг. Тэгэхээр одоо хүмүүсийн хоорондын харилцаа тэр хүний өөрсдийнх нь өгөгдөл гэх юм уу те зан чанараар нь бол ингээд 4 өнгөөр хуваарлж гаргаж ирж байгаа. Улаан, шар, ногоон, хөх гэсэн 4 өнгөөр те. Тэгэхээр та энэ номыг бас сонсоод энэ 4 өнгийн бас аль нь вэ гэдгээ өөрсдөө бас анзаараасаа гэж хүсэж байна. Тэгээ мэдээж одоо энэ ном дээр тайлбарлана. Хүн ганцхан өнгө шүү дээ. Ямар өнгөнөө ингээд мэдээж хослол байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд одоо би ч гэсэн энэ номыг уншиж байхдаа бол за би энийг энэ өнгөнд юм байна да гэдэг тэ мэдрэмж ч юм уу эсвэл ингээд яалтчгүй ингээд гарч ирдэм байх лээ. Тэгэхээр одоо сонсогч та бүхэн ч гэсэн энэ 4 өнгийн аль нь вэ гэж өөрийгөө бас энэ номыг сонсож байхдаа бас одоо анхаарал тавьж өөрийгөө тодорхойлосоо гэж бас хүсэж байна.
Тэгээд бас сонирхолтой ном сонгосон одоо Дээгийтэй баярлалаа. За баярлалаа. Ер нь бол энэ ном миний 100 одоо уншсан хамгийн гоё номнуудын нэг байсан. За зөвхөн энэ 100 гэлтгүй ер нь ингээд амьдрал цаашдаа нэлээд хэрэг болохоор хүн хоорондын харилцаан дээр одоо надад нэлээд нөлөө үзүүлсэн ном байх болов уу гэж найдаж байгаа. Тэгээ наагид таалагдсан бас баяртай. Та бүхэнд бас битүүрийн номыг хүргэх гээд маш их баяртай байгаа тий. Хурдан хүргэх хийсэн. Та нар юу гэж бодож байна? Сонсмоор байна. За тэгээ битээр хуваагаад ярья. За эхний хэсгээс нэхлээ. За ер нь бол харилцааны талаар ном гэж хэллээ тий. Харилцааг үр дүнтэй болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? За мэдээж хэрэг хүргэж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа хүнийх нь үг чухал. Гэхдээ үр дүнтэй харилцаа юугаар хэмжигдэх вэ гэхээр тэр үгийг хүлээж аваад яаж ойлгож байгаа вэ гэдгээс одоо хүлээж авч байгаа хүнийх нь ойлголт хамгийн чухал гэдэг. Ер нь их тохиолдолд таны хэлж байгаа зүйлийг яг таны ингээд хүрчихээс ингээд ойлгуулчихсан гэдгээр чи ойлгож байгаа юу гэвэл маш бага хувьтай нөгөө хүн чинь ойлгож байгаа. Яагаад гэхээр тэр хүн чинь танаас өөр гарал үүсэлт, өөр зан чанартай тий, өөр сэтгүүтэй. Тэгэхээр таныг яг таны хүрэх гэснээр чинь хүргэж одоо хүлээж аваагүй байх магадлал маш өндөр гэж байгаа. За тэгвэл яаж одоо харилцааг үр дүнтэй болох вэ гэхээр өөрийнхөө зан чанарыг ойлгох, нөгөө хүнийхээ хэв маяг зан чанарыг ойлгох, тэрэнд нь тааруулж харилцах гэдэг бол маш чухал болоод байгаа. За тэгээд өөрийгөө ойлгох гэдэг дээр одоо core value буюу өөрийн яг үндсэн уг шинж чанар, үнэт зүйлээ ойлгох хэрэгтэй бол. За уг үнэт зүйл бол бүр ингээд таны багтаа ямар одоо гэр бүлээс гаралтай тий ямар орчинд үссэн гэдгээс чинь хамаарна. За тэгээд том болоод одоо таны хандлага төлөвшин тий тэр хандлага чинь үзэж тулсан амьдрал, за магадгүй өсвөр наснда одоо ямар хинээр хүрээлэгдэжсэн, ямар амьдралыг туулсан, одоо их сургуультай байхдаа яасан, анхны ажилдаа ажилч ямар байсан гэх юмчлэн залуу байх үедээ үзэж тулс тэр зүйлс чинь таны хандлагыг бас төлөвшүүлдэг. Эдгээр зүйлс нь ингээд үнэт зүйл буюу хандлага нийлээд таны зан чанарыг бий болгоод байгаа гэсэн үг. За тэгээд өөрийнхөө энэ зан чанар хэв маягийг хэрсэн ойлгох вэ гэдгээс бас харилцаа айгу хамаарч байгаа. Өөрийгөө мэдрээд эхлэхээр нөгөө хүмүүсийг бас илүү надаас өөр юм байна гэдгийг нь ойлгож эхэлнэ тий. Тэгээ нөгөө хүмүүстэй тааруулж бас харилцаж эхлэх нэ. Яалтчгүй харилцааг үр дүнтэй болгохын тулд хүн олон төрлийн одоо маск зүүхээс өөр аргагүй, нөгөө хүндээ тааруулж харилцахаас өөр аргагүй гэдэг. За тэгээд наги түрүү хэлчихсэн 4 ийм шинж чанар байт юм гэд. Яг нөгөө зурхаа мурхаа гэд байдаг штэ хэдэн сар төрснөөс нь хамаарат энэ ном болохоро яг төрхөөс нь хамаарат те хэдэн сарт төрхөөс нь хамаарат инээ дээрээ биш илүүтэйгээр одоо таны үзэж тулсан амьдрал те одоо зан чанар хэв маягаас чинь болоод ингээ 4 ангилчаад байгаа. За яаж 4 ангилах вэ гэхээр харилцаан дээр хэр идэвхтэй давмгай харьцаж чинь эсвэл хэр идэвхгүй одоо бусдад тааруулж харьцаж чинь. За мөн хэр одоо альва зүйлд зориг үүрэг даалгавар хийх зүйл одоо төвтэй тэрийг илүү чухалчилж байна эсвэл хүний харилцаа хүнийг чухалчилж байна вэ? Үүрэг даалгаврыг чухалчлах уу хүнийг чухалчлах уу гэдэг ийм одоо хоёр туйлаас хоёр янзын хэмжих түүнээс болоод одоо хүнийг 4 ангилаад байгаа. За жишээлбэл улаан гэж хэрлэгдээд байгаа хүмүүс болохоор харилцаан дээр илүү давмгайлдаг, идэвхтэй байдаг. Тэгээд үүрэг даалгавар зориг төвтэй хүмүүс байдаг. За харилцаан дээр идэвхтэй гэхдээ хүн төвтэй хүмүүс нь болохоор шарууд байдаг. Шарууд бол бусдад илүү нөлөөлөгчийн төрлийн хүмүүс байгаа. За харилцаан дээр идэвхгүй бусдад нийцүүлж харьцдаг. Тэгээд одоо хүнийг илүү чухалчилдаг хүмүүс болохоор ногоонууд гэж нэрлэгдээд байгаа. Хэн хүмүүс бол ногоонууд байт юм л да. За тэгээд харилцаан дээр идэвхгүй бусдад тааруулдаг. Гэхдээ үүрэг даалгавар зориг төвтэй хүмүүс болохоор цэнхрүүд байдаг. За ингэж 4 ангилаад байгаа гэсэн үг. За тэгээ ихэнх хүмүүс буюу 80% нь энэ 4 өнгөний хоёр өнгөнийх нь хосломол байдаг. Зөвхөн ганц өнгөөр ингээд маш их давмгаалцсан хүмүүс бол нийт хүн амын 5% л байт юм маш бага хувь. Тэгэхээр та бүхэн энэ номыг ингээд сонсоод явж байхад би нэг энтэй ч ойролцоо юм уу энтэй ч ойролцоо юм гэж бодож байгаа бол та тэр бодож байгаа өнгөнүүдийнхээ хослол байх магадaltaй. 3 өнгөний хослол байх хүмүүсээс байдаг. Тэр нийт хүн амын 15% нь байдаг.
ойролцоогоор. Тэгэхээр дөрвөлнгийнх нь хослол хүн бол маш ховор, бараг байхгүйтэй адилхан. Энэ одоо тестээр те энэ түүлээр ингээд багцаар хэмжээд үзэхэд одоо хүртэлх одоо эн чинь бараг энэ зохиогч бол 20 гаруй жилийн одоо төлийг те ухагтхууныг хүмүүс танилцуулж авсан. Тэр хугацаанд би дөрвөлнгийнх нь хослол хүн бол олж хараагүй гэж хэлсэн. Тэгэхээр тэр бол бараг байх боломжгүй гэсэн санаа байгаа юм. За тэгээд эхнээс нь улааныг танилцуулаад явъя. За улаан хүмүүс болохоор ерөөхдөө маш тийм шаргуу, одоо зөрөгтэй, тий, зориг төвтэй альва зүйлээс ер нь бол шийдвэр гаргахаас айдгүй шийдэмгий тийм хүмүүс байдаг. Тэгээд ажлын бүтээмж бол маш өндөртэй, хэд ими цагаа өрхийг боддгоо, дотор нь ингээл зориг бодогдол ажлуудыг хамж хийгээл, тий, ер нь бол ийм зан чанартай хүмүүс удирдахч байх магадлал өндөртэй байдаг, их амбицтай хүмүүс. За тэгээд энэ хүмүүсийн яг нөгөө гол зорилго нь бол одоо нөгөө үүрэг даалгавар те нэг харцсан байгаа юмдаа хүрэх гээд ингээд хичээгээд байгаа те шийдэмгийн юм хүмүүс болохоор шийдвэр гаргахад юу хэрэгтэй вэ? Контрол хэрэгтэй те. Одоо бусдыг өөрийнхөө хойноос дагуулах те ингээд удирдлагандаа байлгах юм сонирхолтой. Гэхдээ энэ гаднаас нь харахад эрх мэдэл дуртай юм шиг харагдаад байдаг. Үгүй. Энэ хүнд бол эрх мэдэл нэг чухал гол нь. Эрх мэдэл бол ингээд амар байгаад байгаа юм л да, шийдвэр гаргаад ингээд зорилготой хүрэхэд амар л байгаад байгаа болохоос туйлын зорилго бол эрх мэдэл биш байгаа. За тэгээд зорилго нь чухал те, хүн төвтэй биш, зорилго төвтэй хүмүүс болохоор бусдын юу гэж бодож байгаа нэг хамаатай биш. Тэгээд ер нь бол ингээд аюу тийм хэцүү төвхтэй тийм үүрэг даалгавраас юусэн айдгүй те, тэрийг давж гарахаасаа одоо айдгүй, тэндээс кайф авдаг, өөрийнхөө өсөр дэвжиж байгаа гэдгээсээ ингэж бас урам зориг авдаг, бас нэлээ өрсөлдөөн чанар ийм хүмүүс байгаа. Тэгээ сая хэлсэнчлээ удирдагчдад түлхүү байдаг одоо зан чанар байна. Дээрээс нь энтерпренеуртэй гарааны бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс ч яадаг вүлээ, тодорхойгүй зүйл дээр ингэж юм гаргаад хүнд хэцүү асуудлыг ингэ шийдээд явдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тийм хүмүүс бол хөвчлэн улаан байдаг юм байна. За тэгээд энэ улаан хүмүүс бол мэдээж хэрэг маш хурдтайгаар одоо богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай байдаг. Гэхдээ одоо нөгөө урагшлаад газ шийдвэр гаргаад ингээд явчингууд хойноос нь нөгөө бусад ялангуяа харилцаан дээр итгэхгүй төрлийн цэнхэр болон ногоон хүмүүс хурдыг нь гүйцэхгүй ингээд жоохон чирэгдчих гээд байдаг те. Улаанууд айл хэдий ингээд дараагийнхаа арга хэмжээг аваад уртгаа хараад холоо хараад ингээд түүчэлээд явж байхад хойдолт нь цэнхэр ногоонууд юу болоод байгаа юм бэ гээл те. Хосрогдчих гоо чирэгдчих гээд байдаг юм талууд бас байдаг юм байна. За гэхдээ ингээд бусдыг түүчилээ дагуулад яваад тань гэдэг чинь бас тийм амир зүрүүд гүжүүд гэсэн үг биш. Энэ хүмүүс зорилго нь чухал болохоор одоо итвэх санаачлаг гаргаад ингэчил да тэгчил да гэсэн санаачлаг хажуунаас нь багаас нь гарахад бол маш дуртай байдаг, хүлээж авах сонирхолтой байдаг юм хүмүүс юм байна. За тэгээ үргэлжлээд шар хүмүүс юм те. Шарууд гэдэг харилцаан дээр давмгайлдаг итвэхтэй төрлийн хүмүүс. Гэхдээ зорилго биш хүн төвтэй юм хүмүүс байгаад байгаа. За шарууд ямар онцлогтой вэ гэхээр маш тийм өөдрөг те. Одоо бусдад нөлөөлдөг, бусдыг баясгадаг, энэ шаруудыг одоо mood maker-ууд гэж бас хэлдэг те. Бусдын дунд ингээл инээлгээд ханиалгаал уур амьсгалыг гоё болгодог хүмүүс байдаг. За тэгээд маш өөдрөг бусад хүмүүс одоо болохгүй бүтггүй гэж яхад нь болгоно бүтээн иймч гоё санаа байна, тиймч гоё санаа байна. Шинийг санаачлах дуртай бүтээлч ийм хүмүүс байгаа. За тэгээд түрүүн би бас их нь хэлжсэн маш тийм бусдад ятгуу үнэмшүүлэх чадвартай, харилцааны ийм ур чадвартай юм хүмүүс байгаа. Тэгэхээр ийм шарууд дотор ингээд маркетингийн мэргэжилтэй хүмүүс ч гэдэг юм уу, эсвэл улс төрчид эсвэл одоо salesman-ууд борлуулагчид их байдаг гэж байгаа маа. Тэг би бол одоо энэ номыг уншаад Нагийг бол шар гэж бодсон байгаа. Олон зүйл дээр шар ингэж Нагийн зан чанар шарлуу их төхөж очиж байгаа. За тэгээд шарууд бол альва одоо мэдээллийг одоо бусдтай харилцахтаа тийм мэдээллийг хүргэхдээ тэр мэдээлэл чухалч гэсэн мэдээллийг хүргэх яаж хүргэх вэ гэдэг аюул чухал. Тэгэхээр
нөгөө хүндээ таалагдах те ингээд одоо small talk хийгээл одоо яаж чи наач амьдрал нь яаж чи нээж ингээл хүний арга ивийг олж хүнд таалагдахтаа маш тийм сайн хүмүүс байгаа. За окей. Тэг үргэлжлүүлээд ногооны талаар нагийн минь ярина. За дараагийн өнгө бол ногоон гэж байгаа. За ногоон өнгө бол хамгийн түгээмэл байдаг. За нийт хүн амын баг юу лээ 70-80% нь ногоон байх магадлалтай гэдэг. Тэгэхээр ер нь бол тий одоо сонсогч таны хувьд ногоон байх магадлал бол хамгийн өндөр тий. Ногоон болохоор хамаагүй тийм жоохон чийл юм байна л да. Одоо улаан чинь нэг жоохон гэлэн амар тийм одоо одоо тип тий А төрлийн давшингуй. За шар бол ингээд сая тий за давшингуй ямар гоё үгүй тий. За шарыг бол сая биеийг тайлбарлаа. Тэгэхээр ногоон нь болохоор хамаагүй тийм чийл тий. За хэрвээ чиний найз чинь ногоон байх юм бол тий чиний одоо амжилтын төлөө нэг тэгж чамтаа барьцаад ч юм уу тий ингээл хорсоод байдаггүй тий. Тэгээд ер нь жоохон арт талд нь ингээл жоохон суугаал тий хүмүүсийг урдаа яриулаад жоохон ингээл одоо байгаа газартаа илүү одоо тухтай байж идэг нөхдүүд байдаг юм байна л да. Илүү жоохон одоо нөгөөдүүлээгээ бодвол илүү одоо пассив гэсэн үг л дээ. За одоо жоохон хүүхэд дээр ногоон байх юм бол одоо нэг жоохон одоо амар томотоо тий ингээд нэг хүний үгнээс гардгуу эсвэл нэг ингээл сахилгуутаад ингээд алга болчдгоо хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр ямар хөөрх, ямар дууга, ямар одоо номхон тий өөрийнхөөрөө ингээл ярьдаг шүү дээ. Тэгээ амар жижигхэн одоо анжлууд гэл гэтэл тэр нь бол зүгээр тэр хүүхэд ингээд ногоон байгаа байхгүй юу. За тэгээд ногоонууд бол айгүй тийм сайн сонсогчд байдаг. Хүмүүсийг айгүй сайн сонсдог. Дандаа өөрийгөө тавья гэдэггүй те. Харин ч одоо багийн одоо хамт ажиллаж байгаа бага те өөрөөсөө урдуур илүү тавьдаг. Багаар ажиллахад илүү амархан. За тэгээд өөрчлөлтөнд бол нэг тийм дуртай биш те. Өөрчлөлтийг бол ингээд бусдуулна ингээд өөрчлөнөд би ард нь ингээд суугаад ажиглажээ гэдэг одоо тайпийн хүмүүс байгаа байхгүй юу. За гэхдээ альва одоо хүнд амлсан юм аавал те ингээд заавал биелүүлжээж бас ингээд санаа намардаг тэгжээж бас өөрөө тэр үндэ ингээд хаппи байдаг те. Ер нь багийн маш сайн тоглогч ингээд арт талыг ингээд арт нэг сайн барьж идэг ийм хүмүүс бас байдаг юм байна. За одоо ажилтны хувьд те одоо хүний бол итгэж найдаж болох те тийм хүмүүс хүний ингээд ардахыг ингээд одоо сайн хамгаалж чаддаг ийм төрлийн бас хүмүүс байдаг юм байна. За ер нь баг буюу гэр бүлээ ч юм уу те бусад хүмүүсийг дандаа урдаа тавьж яадаг те өөрийгөө нэгсэндээ боддгоо те өөрийгөө нэг түргэвчилж боддог. Улаан бол мэдээж хамгийн түрүүнд өөрийгөө л бодно те улаан шар хоёр магадгүй. Гэтэл ногоон бол бусдыг урдаа тавьж те тэрүүнээсээ илүү одоо хүн юм хийж өгснөрөө ч юм уу тэрнээс илүү кайф авдаг те хэрвээ ямар нэгэн өөрчлөлт ч юм уу ямар нэгэн юм ингээд манлайлах хэрэг болох юм бол бусдыг урдаа тавиад тэгээ бусдын урддаг хийхийг нь хажиглаад те эсвэл ингээд заримдаа ингээд хэрвээ бүр үнэхээр өөрчлөлтийг хүсэж байх юм бол бусдуулн ингээд хийгээд бараг тэд нэр фейлдчихээсэ гэж ард нь сууж идэг эсвэл тэгээ ингээд бусдуулаар хийлгэж зүгээр ингээд ард нь дагаад байж сонирхолтой тийм хүмүүсийг хэлдэг юм байна. Тэгэхээр та бодож байгаа бол одоо ногоон танаа гэрүүлт ч юм уу те таны хин гэж бодож чинь та өөрөө ногоон мөн үү? За дараагийн өнгө бол блүү буюу одоо хөх өнгө гэх юм уу те цэнхэр. За энэ нь бол одоо нэг тийм одоо жихэн аливаа зүйлийг хийж байхдаа ингээд төгөлтөр хийх гэж оролддог нөхдүүд гинэ. За аливаа номыг уншиж байхдаа ч юм уу аливаа хийж байгаа ажилдаа ингээд бүр деталь ингээд бүр наривчлаад те бүх зүйлийг төгөлтөр байлгах гэж оролддог те. Ногоон одоо хөхөнгөдөө хүний өрөөнд нь ингээд орох юм бол те ингээд гэрт нь орох юм бол эсвэл бүх юм нь ингээд айгүй тийм замбраата энэ тэнд хураацсан ямар ч тоос шороогүй те тэр үдгийг л ингээд одоо айгүй бол одоо ингээд шургуулгыг ингээд зөвхөн арах юм бол те одоо жишээлбэл подолкнуудаа өнгөөр нь хүртэл ингээд ялгаад ингээд их хүч тавихтаа хүртэл ингээд бүр төгстэй ингээд ямар ч бүгднгийн ямар ч одоо хазгаа байхгүй ингээд гоё их хүч тавьчихсан ч юм уу тийм нэг нөхдүүд байдаг да те. Тэд нар бол хөх юм байл та цэнхэр өнгөнүүд. Тэгэл альва юмыг ингээд уншиж явах та ч гэсэн те одоо цээжилж явах та ч гэсэн бүгднийг ингээд яс цээжилсэн байдаг те ямар ч юмыг орхих дургу нэг жоохон тэрүүндээ жоохон параноид нөхдөд байдаг штэ те. Тэгэхээр тэд нар бол одоо хөх өнгө юм байл л та.
За тэгэхээр мэдээж альва нэг ингээ хийж байгаа ажилдаа амар логик ханддаг. Тэгэл бүх юмыг ингээ төгөлдөр байлгах гэж оролддог. Тихгүй бол ингээ санаа нь амардггүй. Детал амар дотгошоогоо явдаг те. Бүх юмыг деталны хардаг, бас тэрүүгээрээ хийдэг. Тэгэл нэг жоох юм хазаачих юм бол тэрүүндээ санаа зовоод одоо байж сууж чаддгүй. За ийм хүмүүс бол ингээд хөхөнгийн хүмүүс байна. Тэгэхээр ингээ ажил дээр ингээ харах юм бол одоо инженер ч юм уу те, одоо математик ч юм уу, эсвэл одоо архитектур ч юм уу те, альва нөгөө хийж байгаа мэрэгжил нь болохоор альва зүйлийг маш их детальч авч нэрэвчилж хийдэг те. За тэгээ ямар ч алдаагүй төгөлдөр хийх гэж оролддог ийм хүмүүс юм байна. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө баг тэ одоо лаг инженерээр сурахаасаа илүүтэйгээр бас өөрсдийнх нь өгдөл зан чанар нь бас одоо инженер ч юм уу тийм логик сэтгэлгээг одоо илүү хөгжүүлсэн эсвэл тэрийг илүү шаардсан тийм ажил руу орох дуртай тийм хүмүүс байдаг юм байна. За тэгэл манлайллын хувьд ч юм уу эсвэл бусдуулыг дагуулах хувьд ч юм уу тэгэхээр тэрийг бол нэг голчолдоггүй те. Харин ч ард нь ингээл бүх юма шалгаал те хийж яадаг. Илүү интроверт хүмүүс байдаг, илүү дотгошоо гэсэн үг. Нэг тэгж хүмүүсийг ингээд нөгөө урд гарч ярьдаггүй те. Тэр үтгий хэл ингээд илүү дотоо хэрэгтэй хэрэггүй хилдэггүй. Тэгэл ингээд байж байгаа л ганц үг гэлдэг те. Тэр нь амар даацтай, логиктой те, хүчтэй сонсогддог. За гаднаа ингээд чимээгүй юм шиг мөртлөө дотроо бол маш их юм бодож идэг те, маш их юм агуулж идэг ийм хүмүүс байдаг юм байна. За тэгээд тэр хүмүүс болохоор илүү одоо чимээгүй байхыг илүү одоо алт шиг үнэлж идэг. Одоо жишээлбэл нэг сэтгэлийн хөөрөл нэг гаргадаггүй те. Хичнээн одоо баг нь хожоод ч юм уу эсвэл алтан медаль авч яасан ч гэсэн нэг тийм эсвэл одоо суглаагаар сая доллар хожиж яасан ч гэсэн нэг тийм сэтгэлийн хөөрөл үзүүлэхгүй те. Окей. Дотроо бол тэр хүн ингээл галзуураад байгаа байхгүй. Гэхдээ гаднаа тэгж нэг харуулдаггүй. Энэ өнгө бол одоо цэнхэр өнгө байх нэ. За тэгэхээр та бүхэн ч гэсэн дотроо бодож байгаа бол цэнхэр өнгөтэй хэм хүмүүс танаа гэрүүлт ч юм уу чиний ойр дотн ч юм уу магадгүй та өөрөө бас байж магадгүй те. Угаасаа тийм нэг нөхдүүд байдаг шүү дээ те. Ялангуяа одоо нөгөө гэрт нь орох ч юм уу эсвэл ширээг нь та нар хараар бүх юм нь ингээл айгу замбраата те хураацсан яг зөв элдв янзын тэр үтгэл компьютерийн дэлгэцийг харах юм бол элдв янзын тэ одоо бүх юм байхгүй бүгднгийн ингээл яг бүх айгуу цэвэрхэн фолдер тийгэл маш замбраата тэ одоо бүх юм ингээл яг гой ордерлоод тэ замбраата ингээ хийцэн ийм нөхдөд байдаг байгаа юм. Тэгэхээр за энэний одоо тод жишээнүүд гэх юм бол одоо Альберт Айнштайн одоо Билл Гейтс ч юм уу те магадгүй тэр хүмүүс бол яг ингээд хөхөнгөний те одоо классик одоо төлөөллүүд байх гэж байгаа. За тэгэхээр ийм дөрвөн өнгө бол одоо хүнийг зан төлөвөөр нь ингэж хувааж болох юм байна. Улаан, шар, ногоон, хөх те хөх буюу цэнхэр. За тэгэхээр гэхдээ нэг хүн бол ингээд зөвхөн түрүүн дэгийг хэллээ ганцхан өнгөнд хизээж харьяалагддаг. Ягаад гэх юм бол хүн чинь мэдээж өөрөө айгүй тийм комплекс шүү дээ. Тэгэхээр хоёр өнгөний хослол байх магадлал өндөр байдаг. Тэгэхээр магадгүй нэг өнгөнд амгаалаад нөгөө өнгөний хослолууд ингээд та бүхэнд илүү ажиглагдах бах те. Эсвэл ингээд амьдралын зайлшгүй шаардлагаар илүү нөгөө өнгийн те одоо зан төлөвийг зан чанарыг илүү одоо өөгшүүлж те одоо төгөлдржүүлж чадсан байх жишээ нэ. Гэхдээ 3 өнгө хосолсон ч юм уу эсвэл 4 өнгөтэй хүн гэж баг байдаггүй те. Гэхдээ хүмүүсийн бол дийлэнх нь бол илүү одоо сая түрүүн хэлсэнчлэн ингээл ногоон өнгөнд хамаардаг юм байна. За тэгээд мэдээч энэ өнгөдөгтэй түрүүн ингээд одоо маш одоо дахиад 5 хүн одоо богинохон хэлийх юм бол те улаанууд бол ингээд маш хурдан те одоо хүмүүсийг илүү одоо байлдан дагуулах ч юм уу их дуртай те илүү жоохон хитрхи одоо контрол авах гэдэг те зарим хүмүүс контрол фрик гэж ярьдаг шүү дээ те хүмүүсийг дэндүү контролдох гээд ингээл дайраад байдаг ч юм уу те тэгэхээр тэр хүмүүс одоо нэг тийм одоо лидер болох гол одоо ингээл улаараад байгаа даа биш угсаал улаан өнгийн хүмүүс юм байна л да. Тэрийг нь ойлгох хэрэгтэй юм байна. За шар нь болохоор илүү одоо бүтээлчтэй одоо илүү одоо дандаа ингээл эерэг байж байгаа хүмүүстэй дандаа инээдэн ханиадан болж ингэж те байж байгаа те одоо альва өрөөнд байгаа тэр одоо агаарыг хамгийн их сорж яадаг хүмүүс байдаг бахан. Өөрийгөө ярьдаг гэсэн үг. За ногоо нь болохоор
тэр ингээд хүмүүсийг ярьж байхтантай илүү ингээд сонсч байдаг те. За тэгэл ингээл илүү ингээл өөртөө ингээл дотооддоо ингээд жоохон happy байж байдаг те. За илүү дотгошоогоо те. За хөх нь болохоор илүү одоо calm те, илүү одоо даруухан төлөв тэгэл гэхдээ дотор нь бол маш их юм бодож яадаг те. Тэгэл бүх юмыг ингээд төгс төгөлдөр хийх гэж оролдож яадаг тийм интроверт ийм дөрвөн хүмүүс байдаг байх нэ. Тэгэхээр яг хуу эднэрийг ингээд энэ дөрвөн өнгийг бид нар мэдснээрээ одоо хүн ингээд чамайг ойлгохгүй чи эсвэл өөрийгөө ойлгуулж чадахгүй эсвэл энэ хүн одоо яах гээд ингээд хүн контролдох гэдэг юм те. Ингээд яах гал гэл нэг одоо нэг дарга болохгүй ятцсан ч гэдэг юм уу эсвэл ингээд ямар ч чимээгүй те. Эсвэл одоо яах гэж ингээд бүх юмыг ингээд дотгошоо орж цаг алдаад байдгийн ч юм уу те. Ингээл янз бүрийн хүмүүс бид нар бусад хүмүүсийг ойлгохгүй ямар тэнэг юм бэ гэж боддог штэ. Энэ ямар тэнэг дураагүй гэл те. Яг үндэ хэлэхэд бид нар одоо нэгсэнтэй яг хүнтэй коммуникац хийхдээ тэр хүмүүсийн одоо зам төлөвийн өгдлийг нь илүү ойлгоснороо яагаад тэр хүмүүс тухайн үйлдэлийг хийж байгаа юм бэ гэдгийг ойлгох юм бол тэр хүмүүстэй яг тэрүүнд нь илүү тааруулж харьцуулна гэсэн үг л дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө хүснийг тулгаад байх биш тэр хүний зам төлөвт нь тааруулж хэрвээ коммуникац хийж чадах юм бол тэр хүнтэй харьцаж байгаа харьцаа чинь илүү үр дүнтэй байна гэдгийг л одоо энэ ном одоо гол нь одоо та бүхэнд хэлэх гээд байгаа юм л та. За тэгээд за дараагийн бүлгүүд бол мэдээж одоо жишээлбэл улаан бусад хүмүүсийн нүдээртэй ингээд хэрхэн харагддаг бай тээ. Улаан жишээлбэл ингээд бусад хүмүүстэй амар тийм хэрүүлчтэй ингээд амар тийм өөрийгөө ботсон амар эготой гэж хүмүүс маш ихээр одоо боддог те тэр хүмүүс тэгж харагддаг. Тэгэл амар тийм төвчээргүй амар агрессив те дандаа хүнийг контролдох гэж оролддог гэл бид нэр ингэж одоо сөрөг талаас нь ингэж эсвэл нөгөө хүн ингээд улаан хүн зам төлөвт гэж харагдаад идэх юм байна л да. Тэгэхээр энийг бид нэр ойлгосноороо ингээд одоо тэр хүний байгаа үгтэл нэ. Тэгэхээр илүү дэрийг нь давуу тал болгож одоо багийн одоо тоглолтод ашиглах ч юм уу эсвэл тэрүүнд нь тааруулж коммуникацаа явуулснараа илүү ойлгох, илүү одоо ойлгуулах бас боломжтой байдаг байх нь. За тэгээд ер нь альва ингээд хоорондын харилцаа яриа болж байхад бол улаанууд дандаа л нэг ер нь хоорондоо жоохон өрсөлдсөнтэй илүү давж гарах гэсэн илүү одоо хамгийн ялагч нь болох гэж тэ эсвэл одоо ямар нэгэн одоо харилцан ярилцаа хийж байгаа тэрний хамгийн гол дүр нь болох гэж им оролддог хүмүүс байдаг юм байл л да. За харин шарууд болохоор илүү те одоо амир одоо хүмүүсийг entertain хийдэг те амир инээдтэй тэгээд айгуу тийм гэгээлэг тийм одоо эерэг те одоо хүмүүст айгуу тийм эерэг санагддаг. За тэгэл өрөөнд байж байхдаа мэдээж те хүн болгоны анхаарлыг өөр дээрээ авах гэж бас үздэг те. За нөгөө талаас нь хүмүүс ойлгохгүйгээр харахаар яаж хардаг вэ гэхээр амир өөрийгөө ботсон амир тийм гүйлхэн те тэгэл хитрхи өөртөө ихтгэлтэй юм шиг ингэж харагддаг гэж ингэж ойлгоод байдаг те. Эсвэл ингэж хүмүүс шүүмжлэх гээд байдаг. А гэхдээ шар бол шараараа байж байгаа царайнд л тэр ихгүй юу те. Тэгэхээр тэр хүмүүсийг те шар гэж одоо хэрвээ тав хүн гэд ойлгочих юм бол хөрхий шар чинь одоо шар байж байгаа шараараа л байж байгаа царай нь шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр нь хүлээж аваад те харин ч тэнд нь тааруулж харьцах юм бол одоо та хоёрын коммуникац илүү үр дүнтэй бас байх нэ. За тэгтээ шаруудын бас ингээд сул тал нь ч юм уу те нөгөө талаасаа нөгөө илүү ингээд деталь те одоо илүү наривчлаад орохоор те тэндээ ингээд одоо төөрчих гээд байдаг те. Эсвэл тийшээ орох дургу ийм хүмүүс байдаг юм байл л да. Тэгэхээр ер нь альва багийн ажиллагаан дээр бол ингээд одоо 3-4 хүнтэй баг байлаа гэхэд дөрүүлэнгийн аваачаа шар тавьчих юм бол хинч деталь руугаа орохгүй те хоорондоо ингэж алт саргал таарах нь шүү дээ. Тэгэхээр ингээд энэ өнгийн солонгоруулж ингэж хэрвээ хүмүүсийн те дутууг нэг нөхөж ингэж баг бүрдүүлэх юм бол магадгүй хамгийн шилдэг баг бүрдэх бас боломжтой гэсэн санааг одоо энэ ном бас өгöd байгаа юм л та. Тэгэхээр ингээд хүмүүсийг илүү танихад тэ одоо энэ өнгөний одоо өнгийг уншихад айгу одоо хэрэгтэй болох нь шүү дээ. За тэгээ шар бол дандаа ми тэ би гэсэн одоо үйлдэл гаргадаг гэх юм уу эсвэл хүмүүст бас тэгэж ойлгогдох гэдэг одоо нэг сул тал гэх юм уу эсвэл нөгөө талаас бас давуу тал гэх юм уу тэ байж магадгүй. За тэгээд хүмүүсийг нэг сонсдоггүй гэнэ л тэ. Тэгэл өөрийгөө ярьсараагаад эсвэл өөрийнхөө юм ярьсараагаад харах гэдэг. Тэгэхээр шарыг бол ногоонтоо суулгачих юм бол илүү те нэг нь яриад нөгөөдг нь сонсоод их хоёр бүрттэй байх бах те.
Тэг ягаад гэвэл шарчин шараараа л байна шүү дээ тий. Ногоон ч гэсэн ногооноор л. Ногоон бас залхиж байгаа шүү дээ. Ямар их өөрийгөө ярьтыг. За тэгвэл одоо ногоон ингэдэг нэ. Ногооныг болохоор хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр тэг ингээл амар тийм ер нь бол ингээд өөрчлөгдөх дургуй ч юм уу эсвэл ингээл одоо жоохон чимээгүй те одоо тийм жоохон дууга гэх юм уу. Гэхдээ бас дууга биш те. Гэхдээ дотроо мэдээж маш их юм бодож яадаг. Гэхдээ нэг тэгэж нэг тийм одоо ярианы гол сэдв ч юм уу яриаг булах тийм хүн биш байгаа юм л та. Илүү сонсож яадаг те. За өөрийнхөө одоо нөгөө байгаадаа ингээд те илүү тухтаа. За тэгээд өөрчлөлтөөс илүү айдаг юм л те. Өөрчлөлтөөс нэг цухтаадаг. За өөрчлөлт хийх юм бол өстой жигэн тэд нар өөрсдөө хийн үз. Би зүгээр ард нь ингээ хараа суужээ гэдэг талтай хүн байдаг юм байна. Ер нь бол анхны хөдөлгөөнийг бол хизээч хийж идэггүй. Бусдуулыг анхны хөдөлгөөнийг хийгээд ардаас нь ингээл ажиглаа сууж идэг те. Тэгэл фейлдэх юм бол тэд нэр фейлд нь үз те. Эсвэл хийчих юм бол би ардаас нь дагаа явжээ гэдэг илүү жоохон пассив гэх юм уу те. Пассив талтай хүмүүс байдаг юм байна. За гэхдээ дандаа тэгж нөгөө өөрчлөлтөөс айдаг гэдэг нь дандаа нөгөө сейф одоо аюулгүй байх нь тэгээ дараа нь харамснаас илүү гэж дотроо дандаа бодож яадаг те. Тэгэхээр аюулгүй орчин гэдэг чинь нөгөө яг байгаа орчиндөө байх дуртай. Тэрнээсээ эрсдэл авч гарах дургуул гэсэн юм байна л да. Цэнхэр хүмүүсийг одоо хөх хүмүүсийг харин хажуунаас нь юу гэж хардаг вэ гэхээр амар өөрийгөө хамгаалах гэж оролдог те. Хитрхи төгс төгөлтөр те бүх юмыг ингээл бүр ингээ те одоо наривчилж те одоо ингээд баг ингээд одоо нуглаагүй эсвэл ямар ч алтаагүй бүх юм хийх гэж оролддог те. Илүү консерватив. За альва юм дандаа тийм ингээд одоо сөрөг өнцгөөс ханддаг. Эсвэл дандаа нөгөө тийм одоо асуултны тэмдэгтэй ханддаг ийм нөхдүүд байдаг юм байна л да. За ингээд тав хүн ажиглаж байгаа бол ингээд тийм хүмүүс бол хаасаагүй байдаг да бас те. Ийм альва нэг групп төр бол нэг хүн бол заавал хөх байж лээдэг. Тэгэл бүх мэдээлэл байж шийдвэр гаргах гэж оролддог. Бүх юмыг ингэж чеклээд те. Одоо жишээлбэл ATM-с ингээд дансаа шалгах чадвар штэ. Ингээд за миний дансанд за $250 байна гэж харъя л та. Тэгэн гутаа нөгөөдөг чи яг байна уугүй юу гэж те дахиад одоо тейлер дээр очиод те банкны хүн дээр очиж яг нэг $250 байна уугүй гэдгийг давхар 2 3 удаа чеклдэг тим нөхдөд байдаг штэ те. Одоо шилбэл эсвэл яг тест хийж хураалгахтаа тэрийгээ одоо 10 дахин шалгадаг. Энэ бол хөхөнгийн хүмүүс юм байна л да. Тэ. Тэгэхээр тэр хүмүүс одоо байж байгаа л тэр ихгүй юу? За яг тэгэхээр энэ зөвлөдийг хилээд байгаа нь ерөөсөө л одоо дахиад энэ хүмүүсийг тэ илүү альва хүмүүс чинь бүгдээр л ийм одоо өнгийн хослол байгаа. Тэгэхээр тэр хүмүүс ингээд одоо та тэр хүмүүсийг ойлгохгүй эсвэл таны хүснээр байхгүй гэдэг чинь бид нэр тэрийг хамгийн амархнаар юу гэж тайлбарладаг. Энэ ямар тэнэг юм бэ гэж боддог юм байл л да. Энэ ямар ядаргаатай тэнэг баг юу вэ те. Яг үндэ хэлэхэд тэр хүн бол ингээд хүнийг ойлгоно эсвэл яг ингээд ойлгоно гэдэг чинь өөрөө хамгийн одоо хэцүү зүйлүүдийн нэг байхгүй. Тэгэхээр энэ өнгийн ялгарлаар хэрвээ хүмүүсийг ойлгож сурчих юм бол танд одоо илүү хялбар байдаг болох нэ. За тэгээд тэрнээс гадна бас бид нэг ойлгох ёстой зүйл бол одоо биеийн body language буюу биеийн хилэмж гэж байна. Тэгэхээр биеийн хилэмж болохоор бас энэ өнгө болгон дэр тий одоо өөр байдаг. Тэгээд энийг бас илүү ойлгох ёстой байна л да. Тий одоо жишээлбэл хүний ингээд бие авч явж байгаа байдал тий одоо тэр нь илүү одоо цэг зогсож гин үгүй юу гэдэг тий илүү цэг зогсож байгаа юм бол тэр тухайн хүн илүү жоохон модон хөдөлгөөнтэй ч юм илүү жоохон өөртөө ингээд итгэлтэй одоо мэдрэмжийг тий одоо хүнд өгч яадаг тий хүнтэй ингээд харьцаж байхдаа илүү одоо хүн рүү тий анхаарлаа төвлөрүүлж одоо илүү одоо ширтгэн тий одоо нүдэн гүүгээд байх шүү дээ тэр хүндээ ширтэж байгаа нь бол илүү сериосны тий одоо мэдрэмжийг ингээд өгч бид нэр өөрсдөө анзаардаг боловч хүний хилэмжээс хүний биеийн хилэмжээс бол одоо тэр хүнд итгэхгүйгүй юу ч юм уу тий эсвэл одоо тэр хүнийг одоо яаж үнэлэхээ бол ингээд бид хүссэн хүсээгүй өөрсдөө ойлгосон ойлгоцоогүй шийдэж яадаг байх юм л та. За тэгээд одоо гар барихтаа ч гэсэн тий илүү одоо жишээлбэл улаанууд тий гарыг бол одоо илүү чанга гадахдаг тий илүү одоо нэгсэнтэй одоо доминант буюу тий одоо тэр хүнд одоо илүү одоо тий superior гэдгийг мэдрүүлэх
мэдрэмжийг бол гарын хатгалтаар бас мэдрүүлж яадаг. Тэр үдгийг хэл ингээд хүнтэй илүү ойртох ч юм уу те эсвэл гараа ардаа үүрэх гараа нэг ардаа үрээд байдаг штэ. Тэгэхээр тэр гараа ардаа үрдэг чинь бол ер нь бол ингээд нөгөө одоо power те хүч чадал тэгээд өөртөө ихтэй байдлыг бас харуулдаг юм байна. Сонирхолтой те. Ингээл хүмүүс 13-гаа ингээд бас хоорондоо ингээд бөмбөлөг үсгээд ингээд барьцсан байдаг гэх мэтчлээ. Тэгэхээр эднэр бол бас өөртөө ихтэй байдлыг харуулж явах жишээтэй. Эсвэл гараа нүдэн гүгэх юм бол тэг хүн тухайн хүн одоо илүү анхаарлаа төвлөрүүлэхгүй эсвэл тэр хүнд одоо хүн итгэдэггүй гэх мэтчлэн ингэж нөгөө биеийн хилэмж бол бас айгүй тийм чухал байдаг. Тэгээд ер нь энэ өнгө хүр дээр ч гэсэн бас биеийн хилэмжүүдээр нь ингэж ялгаж бас болдгийм байна. За тэгээд сая нагийн хэллээ. Бусад одоо энэ өнгөнүүдийн онцлогийг танаад тэр нь тааруулж хэрхэн хайрцах вэ гэдэг бол айгүй чухлаа гэд номны гол point нь тэнд байгаа тийм. За тэгэхээр өнгө болгон дээр онцлогийг нь тусгаад тэдэрт яаж хайрцах вэ тий. За жишээлбэл улаанууд байна. За улаануудтай харьцахтаа ялангуяа анх удаа уулзж байгаа бол нэг их олон тийм нөгөө нэг small talk мог хийгээл те худлаа магтаал энэ төрөй байх шаардлага байхгүй. Маш ажил хэрэгч хүмүүс тэдэрч шууд ингээд олон үгээр нуршлахгүйгээр цагийн үүрлэхгүйгээр гол зүйлээ яриад тэгээд ажил хэрэгч байхыг илүү хичээх хэрэгтэй. Бас улаанууд чинь шийдэмгий газ мэдээллийг аваад шийдвэр гаргах гэдэг юм өөртөө ихтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт магадгүй ингээд ажлын байдлаас ч маргалдаж болно те маргалдаад тэр улаанд ингээд зүгээр л бууж өгөө те одоо сөргөлтгөөс зайлс хийгээд жишээлбэл ногоонууд чинь нөгөө хүнтэй зөрчилдгөөс аягүй зайлс хийдэг буцтай нийцтэй байхыг хичээдэг хүмүүс зүгээр л ингээд за зайшигтай ингээд буугаад өччих юм бол улаанууд шууд одоо тэр хүнийг амьдаар нь барьж идэх гэж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр улаануудад ингээд улаануудын хүндэтгэлийг хүлээж олж авах, итгэлийг нь олж авах гэдэг бол аюул чухал байдаг. Яавал итгэлийг нь олж авах вэ гэхээр шин санаачлах, санал санаачлах, хэлэх, тэ өөрийнхөө бодож байгааг ингээд зөрөгтэй хэлэх гэдэг бол улаануудын хувьд бол аюул тийм үнэлэгдэх зүйл байдаг. Тэгэхгүй өөртөө итгэлгүй царайлал, дууга хураагаал ингээд за гэл хэлсийнх нь аясаар байгаад юм л улаанууд таныг үнэлэхэ болно, хүндлэхэ болно. За тэгэхээр ихэнх боссууд улаанууд идэх гэж байгаа штэ. Тэгээд улаанууд чи юун дээр их бухимддаг вэ гэхээр ингээд альва зүйл ажил удаал те ингээд шийдэж ядаал цаг алдаал ингээд хахад ер нь бол маш бухимддаг. Тэгээд хурдан уурладаг багтгүй. За тэгээд уурлах үед нь одоо айлгүйгээр те за ажлын процесс юм байна маш мэдээлэл өгөөд те ингээд бас улааныг асуугаагүй байхад нь би бас нэг юм санаачлаа. Миний бод санал энэ байна. Зөвхөн асуудлыг яриад байх биш. Бас шийдлийг нь би бас ийм шийдэл бодоод байна гэдэг зүйлээ зөрөгтэйгээр улаан тайлбарлах тий. Альва зүйлийг ингэж нэг бүрчлэн детальчилж бас уг үндэстэй улс суурьтай тайлбарлах юм бол улаанууд хүлээж авахта амархан байдгаа гэж хэлж байгаа юм. За тэгвэл хэрвээ та улаан бол тий юун дээр анхаарах вэ? Одоо бусдад улаанд тааруулж харцгаас гадна улаан хүн бас өөрийнхөө сул талыг мэдэж аваад тэрийгэ баг багаар сайжруулах тий засах өөрийгөө бас хазаарлах анхаарах хэрэгтэй байгаа тий. Хэрвээ та улаан бол юун дээр анхаарах вэ гэвэл за ганц хүн гал болдгоо гэдгийг санах хэрэгтэй. Альва зүйл чинь олонний хүчээр бий болдог. Та их ч нэм мундаг байж болно. Та олон юм амжуулдаг супер байж болно. Гэхдээ та бусдыг хэр сайн өөртөө татаж хөдөлгөж тий дагуулж чадах вэ гэдгээс том зорилгыг хэр сайн биелүүлэх вэ гэдэг хамаардаг болохоор бусдыг одоо сонирхолтой байх хэрэгтэй. Бусдыг юу бодож байгаа одоо таны хэлж байгаа үг нь эмзэглэх үгүй юу гэдгийг бас бусдын өнцгөөс бодож харцах хэрэгтэй. За тэгээд улаанчууд маш ихтэй workaholic те хэтэрхий ажилдаа махруу байдаг. Шөнө оройн цагаар ч гэсэн ингээл мессеж хичээл эсвэл ингээл хүн рүү гинтхэн залгаад те ажлаа бодоол ингээл амарч чаддгүй хүмүүс байдаг болох заримдаа амрах хэрэгтэй. Бусад хүмүүс бас ингээд чийлрээд амрах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй гэж байгаа. За бас те ингээд бусад хүмүүс тэнийг таал ингээл удирдахгүй бол болохгүй тийм ингээл контролдохгүй бол болохгүй гэж бас бодоод таах хэрэггүй. Бусад хүмүүс ч гэсэн толгойтой одоо санаа бодолтой тий. Тэгэхээр бусад хүмүүсийн санаа бодлыг төвчээртэй сонсохдоо анхаарах хэрэгтэй. За тэгээд
бас хитрхи ингээд түргдчих гээд байдаг. Яарч шийдвэр гаргах гээд байдаг те шийдэмгий болохоор. Тэгэхээр альва шийдвэрийг гаргахдаа энэ тийм хурдан гаргах хэвээр яаралтай шийдэх хэвээр зүйл үү? Би энэ шийдвэрийг гаргахдаа ямар мэдээллийг олж авах хэрэгтэй вэ? За нэг хоног бодоотхыг жоохон олон талаас нь бодоотхыг ч гэдэг юм уу те. Заримдаа яарахгүйгээр уг үндэстэй шийдвэр гаргах дээр анхаарах. За тэгээд шийдвэр гаргаад урагшаа давшаад явчихаар нөгөө цэнхрүүд чинь ногоонууд ч орхичих гэдэг болохоор тэр хүмүүс яагаад энэ шийдвэрийг гаргах ч вэ? Процесс нь юу болчих вэ? Яаж хэрэгжүүлэх үү гэх мэтлэн те. Тэр зүйлийг байнга мэдээллийг өгөхдөө цаг хугацаа зарцуулах эргэн тойронд хэрэгжүүлэх хүмүүстэй бас хүмүүсээ мэдээлэлээр хангах гэдэг тэрэ анхаарах хэрэгтэй юм байна. За би бол өөрийгөө жоох улаан гэж боддог. Тэгээ улаанчууд бол айгүй тийм цөөхнүүд байдаг гэж энэ ном дээр гардаг. Өнөөдөр бас би томьёо сургууль дээрээ ингээд хамт олонтойгоо цуг яг энэ одоо сургалтыг хийсэн. Тэгээд бүх одоо багш нараа аль хэв шинж чанартай байг ингээ хувагаадсэн чинь угаасаа улаан хүмүүс айгүй цөөхчүүл болоод тий. Тэгээ улаан хүмүүсийн асуудал бол ялтчихгүй ингээд санаачлаг гаргаад урагшаа давшаад явчихаар бусад хүмүүс ойлгохгүй тэгээд нөгөө зориг үүрэг таалхаараа бодоод бусдын мэдрэмжийг одоо бодолцолгүй гүйлтэл хэлчих гээд бусдыг гомдоочих гэдэг бас тал байдаг. Тийм үү. Танаа багш нараас тэгээд ямар өнгөлөө болчлоо? Чи юу гэж бодож байна? Мэдгүй одоо ногоон л байлгүй. Оо yes, ногоон байсан. Бараг тал нь ногоон байсан. За. Тэгээд угаасаа л энэ амар сайн илэрхийлж энэ гэж бодсон. Улаан хүмүүс нэг 7-8 байсан баха тий. Тэгээд тэн чинь бараг 60-аад хүн байгаа. Тэгэнгүүт бараг 30 хүн тий ногоон байсан. Тэгэхээр чин ногоонод бол тий одоо тий яг бүх зүйлийг нуруундаа өөртөг хүмүүс гэл өөртөө бас хилжлээ л те хамаг ажлыг чинь нугалтын шүү. Тэгэхээр ногоонтой аштах харьцаарай. Тэгэж бас хилжсэн. Тэр яг үнэ. За үргэлжлээд те шар байна. За шарууд болохоор шаруудтай яаж харьцуул зүгээр вэ? Шарууд бол мэдээж хэрэг уур амьсгал гоё яхад дуртай байдаг. Тэгэхээр шаруудыг ингээд аз жаргалтай ажилуулахад анхаарах хэрэгтэй. Шарууд бол үр дүн гэхээсээ илүүтэй ингээд ажлыг жаргаж хийх сонирхолтой хүмүүс байдаг. Тэгэхээр одоо нөгөө мэдрэмжтэй тэр хүнд яаж тусч ийн, эргэн тойрных нь уур амьсгал гоё юм уу гэдэг дээр ингээд анхаарах хэрэгтэй. Шар магтаал дуртай. Тэгээ шар бас муу сонсогчд гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө дутагдaltaй тал энтрийг нь хэлэх юм болов уу? Ерөөсөө сонссон царай гаргаад сонсоогүй байдаг. Ерөөсөө дотроо хүлээж аваагүй байдаг. Энэ дөрвөн өнгнөөс хамгийн их дутагдлаа сонсдгоо хүлээн зөвшөөрөхтэй удаан хүмүүс нь шарууд байдаг гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр альва одоо шүүмжийг хэлэхдээ фидбакийг шаруудад өгөхдөө шарыг их магтах хэрэгтэй. Ингээд эгог нь жоохон тижээж агаад тэгээд би чамд дуртай хайртай те инээтрэ гэдэг хамаг тэр нөгөө нэг магтаалаа сайхан урсгаж агаад тэгтэл миний найз ингэмээр байна гэдэг зүйлийг ингээд айгүй эвтэхнэр хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол шар тийж сонсохгүй гэж. За тэгээд шаруудаас одоо дитэл зүйл нь дургу гэдгсэн шүү дээ. Тэгэхээр ингээд одоо альва зүйлийг юм хэлэнгүүт нөгөөт чинь нэг чихээр бол нөгөө чихээр гарах магадaltaй болохоор за чи миний хэлж байгааг сонсож чинь ойлгож чинь бичээд ав маргааш хойлоо тедэн цагт уулзсан календартаа оруулж гэдэг юм те тэгэж хэлвэл илүү бэлэх магадлал өндөртэй тэгээ шаруудаас хоцрохтой их хэлбэг байдаг хэрвээ та шар найзтай болвол за парти 7 цагт эхэллээ гэж бодоход бусад хүмүүс 7 гэж хэлээд шард бол те 6:30-д эхлэв шүү гэж жоохон эрт хэлэхэд гимгүү гэж ягаад тэгэхээр шарууд их хоцордог. Тэгээ хоцорсноо бас юм чинь боддгоо гэж байгаа. За тэгээд шарууд ингээд хүмүүсийн дунд ахта бүх зүйлийг ингээд анхаарлын төв төрийгөө байлгах гал тэгээ альва өөр хүмүүс байгаад ах чинь ингээл өөр асуудлыг одоо өөрийнхөө талаарх асуудал болгож яриад ч тийм үү өөрийнхөө талаар жоохон түүх одоо худлаа түүхээс нь чамаагүй ингээд зохиоч тийм ээ жоохон хэтрүүлэгтэй давсалж ярьж мэрдэг. Тийм талууд байдаг. Тэгээд шаруудыг хөдлөхтэй болохоор ингээд бас энэ бол улаануудад анхаарах зүйл шаруудыг хөдлөхдөө хэтэрхий контролдож болохгүй. Ягаад тэгэхээр энэ харилцаан дээр жоохон дамгаалах дуртай хүмүүстэй контролдуулаад авах дурггүй. Тэгэхээр илүү ингээд жоохон магтаагаал хөөргөөлтэй эсвэл нөгөө нэг альва санаачлагыг өөрөөр нь ингээд жоохон
гаргуулаад те хилүүлээл баг амд нь үг хийж өгөөл те өөрөө ингээд санаачилсан юм шиг болох юм бол нөгөө шарууд чинь өөрийнхөө санаачилсан юмыг биелүүлэх магадлал арай илүү байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр гошгоруулах юм шүү дээ. Жоохон гошгоруулах тактика нэлээд сайн хэрэгжүүлэх хэрэгтэй нөх нь шүү. За тэгээд та хэрвээ шар бол за нагийн сонсоод аваа. Шар бол одоо юун дээр анхаарах вэ гэж цагийн менежмент хийхдээ мэдээж хэрэг анхаарах хэрэгтэй. За наад зах нь одоо подкастаа олон удаа хойшлуулахгүй байх дээр. Йоо хэлсэн ярьсандаа байх дээр анхаарна уу та? Йоо. За битээр бол жишээлбэл энэ дугаарыг бичих гэж одоо 3 удаа хойшлуулсан байдیں۔ Кат. Тэгэхээр шарууд бол тэгээ жоохон хэлсэн ярьсандаа баймаар байна те зөвхөн ингээд амаараа сайхан зүйл ярих биш яг хэлсэн амлалтынхаа ард гарах хэлсэн ажлаа дуусгах тийм зүйлтэй тий Тэгэхдээ бас их анхаарна уу. За тэгээд бас хитрхи өөдрөг байдаг те. Бас нөгөө хитрхи дэврүүн мөрөөдөлтэй байдаг. Энд чинь яг хэрэгжих үү гэдэг дээр бас хаяа бодох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө цэнхрүүд чинь ногоонууд чинь хүлдэн чирэгдэн худлаал нэг баахан хэлсвэр юм яриад ах наач амьдрал дээр буух уу гэж бас тэд нар бодож байгаа. За тэгээд бас олонний танил байхаас илүү заримдаа ингээд альва зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх гэдэг чухал. За та бол ертөнцийн төв биш юм аа. Бүх зүйл ол таны талаар биш байдгаа. Заримдаа өөр зүйлийн талаар байдаг шүү. За тэгээд та хэрвээ үнэхээр л нөлөөлмөр байгаа бол тэг бусдыг сайн сонсох хэрэгтэй шүү. Ярихаасаа илүү бас сонсох чухал шүү. 30% нь ярьж 70% нь сонсноо. Энэ их хвчлэн шарын хувьд бол шал эсрэгээрээ байгаад идэг шүү. За тэгээд хамгийн гол нь дутагдлаа тэг чин сэтгэлээсээ бас хүлээн зөвшөөрөх чадвар шаардж чухал юм шиг санагдсан. Одоо үлдээ өөрийнхөө санаагаа яриад байгаа юм уу? Үгүй энэ ном дээр байдаг штэ. Bad listeners те ерөөсө дутаглаа сонсдгүй. Энийг ингээ процесс хийхэд айгүй удаан цаг хугацаа шаарддаг. Улаан бол ингээл уурлаад ч болохоо дутаглаа бас сонсчдаг гэдэг ч байгаа байхгүй юу? Шар болохоор сонсдгүй гэдэг чилээ. За тэгээ би энэ бол миний үг биш ээ. Номны үг байгаа шүү. За тэгээд ногооны талаар ярив. За ногоонтой харьцагтаа бол за ногоонууд бол аюулгүй байдлыг чухалчилдаг, чийлэрдэг хүмүүс гэдэг жаа шүү дээ. Бас жоохон аймхаа төрлийн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр ногоонуудад айх хэрэггүй, юунаас найсан бэ гэж хэлж болохгүй. Энэ бол яг тэдний ингээд мөн чанар нь واخгүй тий. Хүн болгон ямар нэг зүйлээс айдаг. Ногоонууд жоохон илүү л айдаг болохоос биш. Хүн болгон одоо тий ийм айдаг, тухгүй байдаг зүйл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд хаяа тэднэрт ганцаараа байх, тэг гэртээ чийлрэх, тэр цагийг олгох хэрэгтэй. Дандаа юм идэвхтэй байлгаад байх. Тэгээ бас өөрчлөлтийг алхуур ингэж баг-багаар яаж хийх вэ гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг санаачлагтай байгаад жишээлбэл улаанууд бол ногоонд аюу их дарамттай гэдэг гэж байгаа байхгүй. Санаачлаг гаргаал те хурдан өөрчлөлтийг хийгээл олон юм хийгээл гэл ногоонуудын хувьд бол ингээд улаанууд аюу хэцүү байдаг гэж байгаа. Тэгэхээр ногоонуудад ингэж баг-багаар өөрчлөлтийг одоо явуулах тэгээд яаж хийх вэ гэдгийг нь одоо тайлбарлах тий. За жишээлбэл та ногоо нөхөртэй байлаа гэж бодоход тий одоо манад хүн ирэх гэж байгаа шүүгээд тийм бүдэг батг мэдээлэл өгөх биш. Орой тэдэн цагт хүмүүс ирнэ. Найз нь энийг нь одоо хоолныхоо энийг нь хийн. Одоо гол юм хийн. Чи ингээд салаадаа л бэлтэн. Салаад бэлтгэхэд ийм материал яг энэ дэлгүүрээс очиод аваарай гэдэг хийх юм нь маш ойлгомжтой тодорхой хэлээд өгөх юм бол ногоонуудад хэрэгжүүлэхэд их амархан байдаг юм байна. За тэгээд ногоонуудад бас шүүмжлэлийг хэлэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Хизээч бусдын өмнө шүүмжилж болохгүй. За би бол энэ дээр ингээд бодчихлаа юм л да. За би ямар ногооныг бусдын өмнө шүүмжилчлээ те. Яг үнэхээр шүүмжилжсэн байгаа байхгүй. Тэгээд сөргөлдөх дургу те зөрчилдөөнд дургу хүмүүсийг бусдын өмнө шүүмжлэх юм бол маш гүнзгий маш эмзэг тусдаг. Тэгэхээр хэрвээ ногооныг шүүмжлэх гэж байгаа одоо сөрөг фидбек өгөх гэж байгаа бол заавал ингээд ганцаарчилж өгөх хэрэгтэй. Тэгээд хүүхдөө маш тийм хөрсөг байдлаар өгөх хэрэгтэй тийм магадгүй ингээ нуруунд дээр нь одоо гараа тавьж байгаа мөрөн дээр нь гараа тавьж байгаа ч тийм үү те би
одоо чам дуртай шүү, чамайг дэмждэг шүү, стил одоо чиний найз шүү гэдгийг эхлээд ойлгуулангаа энэ фидбэкийг өгөх хэрэгтэй гэдэг ч байгаа юм. За тэгээд фидбэкийг бас өгөхдөө ногоонуудад те зорилгыг ярьж одоо өдөх ямар шаардлага байхгүй тий. Угаасаа зорилго үүрэг даалгавраар сэтэлжүүлэгддэг хүмүүс биш. Илүүтэйгээр уур амьсгал гоё явах хэвээр тий яг шарууд шиг одоо байгууллагын соёл гоё явах хэвээр тий хүн хоорондын харилцаа гоё нийцтэй зөрчилдөөнгүй байх хэвээр энэ хүмүүсийн тэр аягүй чухал болохоор одоо ногоонуудтай ярихтаа одоо таны гаргаад байгаа үйлдэл жишээлбэл намайг жоохон ингээд гониглуулж байна, стресстүүлж байна гэдэг ч юм уу те бусдыг тухгүй болгож байна ч гэх юм уу. Тиймэрхүү талаас нь тайлбарлах юм бол ногоонууд тэгвэл би бусдыг тухгүй болгоод байгаа юм бол үг үйлдэлээ засаж гэдэг юм уу. Илүү нөгөө нэг сэтэлжих магадaltaй байдаг. Тэгэхээр тэн дээр их анхаарах нь байна. Тэгээд мэдээч хэрэг араас нь бас жоохон ингээл асуун тий за яаж ин болж гин үү яаж ин тий хийхэд амар байна уу болж гин үү тэгхгүйгээр ингээд орчих юм бол ногоонууд чинь жоохон ажиллаас ингээд зайлс хийх магадaltaй хүмүүс байдаг болохоор замхарчих тий магадaltaй. Тэгэхээр ингээд за яаж ин ийж ин гэд хойноос нь жоохон фоллоу ап хийх хэрэгтэй гэдэг шүү гэж. За хэрвээ та ногоон бол тий юун дээр анхаарах вэ гэж. За өөрчлөлт бас хаяа боломжуудыг олгодог чухал байдаг шүү. Ер нь хүн альва шин зүйлийг суралцахад заавал эхлээд одоо өөрчлөлтөд нүүр тулдаг, жоохон тухгүй байдаг тий. Тэгэхээр бага хэмжээний тухгүйд бол тийм муу зүйл биш ээ гэдгийг одоо ойлгох. За тэгээд одоо бүх зүйл бол ингээл хүмүүстэй нийцтэй байхдаа байдаггүй. Заримдаа бас ингээд зорилгодоо хүрэх ажлыг нуглах тий. Тэр зүйлсүүд бас чухал байдаг шүү. За тэгээд тэг зоригтой эрсдэлтэй алхам хаяада хийх бас чухал байдаг амьдралд. За тэгээ ногоонуудын бас нэг асуудал нь нөгөө бусдаа дандаа ингээл тааруулаад харьцаал тий нийцсвлэл ингээд байдаг. Тэгэнгүүт стрессдэг. Аюу их тийм дарамтанд ордог тийм тал байдаг. Тэгээ стрессээ тайлахгүй яваад идэг. Тэрийг ингээд хаяада ингээл уухаараа ч юм уу тий тайлдаг ч юм уу гинтхэн ингээл дуу ордог хүмүүс байдаг штэ. Хаяад ингээл зүгээр сайхан инээгээл явж идэг мөртлөө уухаараа ингээл янз бүрийн юм ярьж хэлдэг гинт зориг ордог ч юм уу тиймэрхүү тал байх гад идэг. Тэгэхээр ногоонуудын бас ингээд стрессийн тайлах хэрэгтэй байдаг. За заавал уулах гэдэг байгаа биш. Зүгээр ингээд за яаж ийж ийн те юу тухгүй тулж ийн мэдрэмжүүдийн талаар ярилцах ч гэдэг юм уу. Одоо хаяа ганцаараа байх боломжийг олгох те ингээд гоё уур амьсгалтай чийлрэх тэр боломжийг бас олгох аюу хэрэгтэй байдаг. Тэгээд ногоонууд хэрвээ тэхгүй бол ингээд стресстэй те одоо шарт гаргасан уураа, улаанд гаргасан уураа, бусдад цэнхэрч ч юм уу те гаргасан ингээд дотроо бодож авсан бүгсэн зүйлээ хоорондоо ингээд жишээлбэл хүний хойгуур нь ярих ч гэдэм үү те цуурхал тараах ч гэдэм үү тийм байдал үүсч гээд идэг. Тэгэхээр чи нөгөө байгууллагын дотор ч гэдэм үү те хүний хойгуур нь ярих цуурхах гэдэг бол аюу тийм хор уршигтай. Тэгэхээр ногоонууд чинь байгууллагын ер нь бол ихэнх нь байх магадaltaй байдаг болохоор хэрвээ ингээд ногоон байгууллагын соёлыг сайхан эрүүл байлгая нээлттэй л тод байл гэж бодож байгаа бол ногоонууд стресс гэдэг тэрийг бас задлах, хэтэрхий дарамтлахгүй байх те одоо стрессийг тайлах тэрэн дээр бас их анхаарах хэрэгтэй байна. За тэгээд хамгийн сүүлд нь цэнхрүүд байна. За цэнхрүүд болохоор ер нь бол цэнхэртэй харьцахтаа маш баримт нотлогоотой тий сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд цэнхрүүд бол ингээд танаас асуулт асуух юм бол тэр мэдхгүйдээ асууж байгаа шүү. Угаасаа ингээд аюух цэнхрүүд чинь деталь юмнуудыг судалсан мэдсэн байгаа. Танаас асуулт асууж байгаа бол зүгээр баталгаажуулах гэж асууж байгаа ч гэдэм те. Тэгэхээр ингээд хэрвээ цэнхрийн асуултанд та бүдрээд мэдхгүй байвал худлаа ингээд мэддэг юм шиг царайлах огт шаардлагагүй. Зүгээр л өө яа навчлаараа би мэдхгүй байна. Би нэг судлаа гэвэл цэнхрийн итгэлийг илүү олж авах магадaltaй. За тэгээд цэнхрүүд ингээд аюу их нөгөө детальчж юмыг төлөвлөдөг шүү дээ тий. Тэгээд төлөвлөөд бас хаяадаа одоо том зураг харахгүй ингээд жижиг зүйл хидэх цаг үрэх гээд байдаг. Гэтэ мэдээж хэрэг цэнхрийн бодож байгаа зүйл нь анханасаа л нэмэгцэгцтэй явчих юм бол дараа нь ингээд юмыг дахин алдаагаа засахтаа цаг үрэхгүй тий. Ингээд энэ бол дараагийнхаа урт хугацаанд дараагийнхаа ажлыг хөнгөвчлж байгаа гэж бодож байгаа байхгүй юу? Тэгтээ ингэж нөгөө бүх зүйлийг анханаас нэмэгцэгцтэй хийх гэдэг бол хаяада маш их цаг үрэх гээд байдаг. Гэтээ ингээд цэнхэр тэрийг ойлгуулахдаа одоо хитрхи та ингээд удаан байна гэх юм уу. Тэр талаас нь ингээд хэлчихээр цэнхрүүдс гомдно. Тэгэхээр
цэнхрүүдэд илүү ингээд дитэл юмнуудыг анзаарч байгаа болгоомжтой байгаа тий энэ сайн чанаруудын илүү магтах хэрэгтэй. За тэгээд хэрвээ үнэхээр цэнхрийг ингээд шүүмжлэх шаардлагатай бол маш тийм уул үндэстэй баримт нотлогоо цуглуулчих тий яг энэ нь ингээд байна тий тэгээд эн чинь үүрэг даалгавар төвтэй хүмүүс байгаа шүү дээ. Том зургаараа харахад ингээд хитүүлээ зоригтой таныг ингээд цаг үрээд байгаа болохоор зоригтой хүрэхэд сааттай байна ч гэх юм уу те эсвэл та ингээд хэрэггүй зүйл хэтэрхий их цаг үрээд байна. Тэгээ альва зүйлийг чинь ач холбогдлын зэрэгээр нь ангилах хэрэгтэй. Та ач холбогдол багтай зүйл дээр цаг үрээд байна гэдгийг нь ойлгох ч гэх юм уу. Ер нь ингээд аюу тийм баримт нотлохотой үзэхгүй бол болохгүй. Тэгээ нөгөө сандвичний арга байдаг шүү дээ. Болохгүй гэж шүү. Тий болохгүй. Сандвичний арга байдаг шүү дээ. Ингээл эхлээл магтаал те дараа нь шүмжлээ хэлээл юм. Тийм зүйл цэнхрүүдтэй харьцахад огт шаардлагагүй гэж байгаа байхгүй. Цэнхрүүдэд ер нь бол тэр мэдрэмж энийг ч огт хамаагүй шарав да. Зүгээр л логик. Тий цэнхрүүтэй уулзахад бол ингээд баг та фидбэкаа бичээд өгвөл зүгээр те. Амаар ярихад цэнхрүүдийн үтгэлийг авах жоохон одоо амаар ярьж байгаа зүйл сул сонсогдоод байдаг. Бичгээр ингээд өгөөтэй гарын ус өмсгтэй магадгүй өгч юм бол илүү баталгаатай тэднэрт санагддаг. Тэгэхээр ингээд фидбэк өгөхдөө бичгээр өгөх нь байна. Тэгээд худлаа магтах юм бол тэд нар ямар ингээд ажил бол ажил штэ тий шууд гол зүйл рүүгээ оролтоо. Ягаад ингээд худлаа магтаад байгаа юм бэ гэж бас санагдана. Тэгэхээр цэнхрүүттэй харьцахтаа тэр ингээд эхлээд магтаа шүмжлээ эхлээд магтаа дуусгах ч гэдэг юм уу. Тэр арга чинь бол нэг шаардлагагүй илүү одоо шууд хэлмээр байгаа зүйлээ улаанууд бол энийг аюулсаа хийд гэж байгаа байхгүй шууд хэлмээр байгаа зүйлээ ингээд одоо ажил хэрэгч хилчдэг болохоор цэнхрүүдэд их амар байдаг. Шарууд болохоор ингээд тойруулаад нөгөө мэдрэмж энэ төр ярилцаал тэгээд ангууд чинь цэнхрүүдэд жоохон яршигтай санагддаг гинэ. Номны өгшөө. За тэгээд та цэнхэр авах юм бол цэнхэр авах юм бол юун дээр анхаарах вэ гэхээр альва зүйлийг том зургаар нь бас харах хэрэгтэй. Хэрэггүй зүйл цаг үргэхгүй гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд цэнхэр хүмүүс чинь бас нөгөө бусдаа фидбэк өгөхдөө бас хүний мэдрэмжийг бодолцохгүй ингээд шууд түр тус ге хэлчих гээд байдаг. Тэнд нь ногооноо чарууд гомчих гээд байдаг болохоор хүнд бусад хүмүүс тань шиг бишээ бас мэдрэмжтэй гэдгийг бас бодолцох хэрэгтэй. За тэгээд бүх зүйл ийм баримт нотлохоо цуглуулах гэдэг бас хаяа боломжгүй байдаг тий. Зарим зүйлийг бас ингээд таагаад мэдрэмжээрээ бас ингээд шийдэхгүй бол болохгүй зүйлс ч бас байдаг. Одоо гат тий өөрийнхөө ингээд бас зүүн совин гэхэд хайшаа юм тий. Мэдрэмжэндээ найтахаас өөр аргагүй зүйлсүүд бас заримдаа байдаг шүү гэдгийг ойлгох. За тэгээ заримдаа өөдрөг авах хэрэгтэй тий. Цэнхрүүттэй байхаар бас хэтэрхий заримдаа ингээд пессимист хойшоогоо санагдаад байдаг. Гэхдээ яг цэнхрүүд аюу тийм реалистик хүмүүс л дээ. Яг эн чинь баталгаатай юу, тий нотлогоотой юу, яг чадах уу гэдэг дээр аюу анхаардаг, төгс төлдөр гүйцэтгэх хичээдэг хүмүүс. Гэхдээ бас энэ цаа хаяада шаруудад, улаануудад ингээд аюу тийм хойшоогоо нэг юм хэлэхээр болохгүй бүтггүй эн чинь тэгнэ гэж риск яриад, эрсдэл яриад хаяада бас жоохон ядаргаатай байх тал байдаг. Тэгэхээр та өөрийгөө яаж сонсогдож байгаа гэдгийг анзаарах л хамгийн чухал байгаа та тий. Аль ч өнгөдөр гэхэд анзаараад эхэлчих юм бол өөрчлөлт авчрахад аюу амархан. За тэгээд ер нь бол нөгөө хоёрын хослол аюу их байдаг гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо хоёрын хослол жишээл цэнхэр улааны хослол аюу их олон байдаг. Ягаад тэгэхээр хоёулаа үүрэг даалгавар төвтэй хүмүүс байгаа. За би жишээлбэл өөрийгөө цэнхэр улааны хослол гэж боддог. За би наагийг бас улаан шарын хослол гэж боддог. Улаан шарын хослолоос илүү одоо олон байдаг. Ягаад тэгэхээр нөгөө харилцаан дээр давмгаалах гэдэг шин чанараараа төстэй нийтлэг байгаа дээ шүү дээ. За мөн одоо шар болон ногооны хослол их байдаг. Ягаад гэхээр уур амьсгал гоё яхад дуртай тий хүнийг чухалчилдаг ийм хослол бас их түгээмэл байдаг. Мөн адилхан одоо нийт тэнхлэг дээр байгаа альва зүйлийг ингээд хүнд нийцүүлж харьцдаг. Жохон ингээд чийлрэх талдаа өөрчлөлтөнд дургу ийм цэнхэр болон ногооны хослууд бас их байт юм байна. За цөөхөн байдаг хослууд нь шар болон цэнхрийн хослол тий. Гэтэ наагийн жишээлбэл цэнхрийг ингээд ажил мэргэжлийнхаа үүднээс жишээлбэл суралцсан гэж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө төрлийн ийм юм гэсэн юм юусоо байхгүй. Амьдралынхаа явцад энэ зан чанаруудыг суралцаад ингээд өөрийгөө солонгоруулж болно. Тэгэх тусмаа л хүн ингээд бусдыг илүү ойлгодог болно. Илүү бусдыг одоо бусдад тааруулж харцтаа сайн болно гэсэн үг. За тэгээ хамгийн бас ховор байдаг хослол нь болохоор улаан болон ногооны хослол гэж байгаа байхгүй юу?
улаан ногооны ослол аягүй ховор байдаг гинэ. Хоёр эсрэг болохоор одоо тий яаж бас нэлээд эсрэг шүү дээ. Нэг нь ингээ хүн төвтэй айгүй тийм дотгошоогоо нөгөөх нь болохоор нэлээд арилцаан дээр давмгаалчих гад идэг. Тэгэл зориг гэж тавшингуй байдаг. Энэ хоёр бол нэлээд хоёр эсрэг юм шиг сонсогдоод байгаа юм л та. Тэгээ суралцъя ч гэсэн ингээ нэг суралцах бас нэг сонирхолгүй байдаг ч юм уу тий. Тийм байж магадгүй. Харин хосууд дотроос тэр хоёр эсрэг нөгөө өнгөнүүд илүү хоорондоо таардаг гэж байна тий. Магадгүй тийм яг үнэ. Тийм одоо хосууд бол тийм нэгнийгаа нүхдэг тий. Хоёр улаан байх юм бол тэгэл дуусаа. Сонирхолтой. Тийм яг үнэ. Эсвэл улаан шар хоёр бол тэгээд хоорондоо нийцэхгүй. Улаан шар хоёр дээ. Гэтэ юмыг яаж мэдтээ байж болно шүү дээ. Улаан шарууд бол хоорондоо бас нэг ойлгох талууд байж магадгүй. Эргэн тойрноо харахад бол тийм би жишээлбэл улаан тэгээ манай нөхөр бас юм ногоон шарын жоохон ослол бас ингээд ногоон шарын ослол болж шүү дээ. Ойрхон хүмүүс дотор бас жишээлбэл шар одоо цэнхрийн юу энэ бас байгаад байгаа байхгүй юу? Хосууд тий. Гэтэ тэр хүмүүсийн ингээд бас үл ойлголцол нэлээд гаргал ахалтаад нэг нэгний аягуусаа ойлгох хэрэгтэй болох. Тэгэхээр энэ ном зөвхөн одоо ажлын байран дээр хэрэгтэй биш. Бас одоо хосуудын харилцаа нэг нэгнийхээ үнэт зүйлийг ойлгох тий. Үндсэн ингээд углуурахт нь байгаа юм зан чанар хэв санжийг ойлгоход нь бас айгүй хэрэг болж магадгүй маа гэж бодсон. Ер нь баг одоо та сонсогч та тий одоо өөрийнхөө одоо эхнэр нөхөр ч юм уу тий эсвэл хүүхдүүд ч юм уу тий эсвэл одоо найз өхөн залуу ч юм уу тэднийг яг ямар өнгөх гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Та хоёр бас ямар өнгөний хоёр хослол байна те. Тэгэхээр эндээсээ баг нэг нэгнийг илүү ойлгох гээд хүлээн зөвшөөрөхд ч юм уу те илүү харьцахад бас илүү тус болох уу гэж бодож байна л та. За дараагийнх нь ер нь энэ одоо өнгөнүүд байна те. Тэгэхээр энэ өнгөнүүдийг одоо мэдээж стресс гэдэг нэг том фактор байна шүү дээ те. Стресс мэдээж хүн болгоны дуртай биш та. Гэхдээ стрессээс ангиж ирнэ гэж байдаггүй. Стресс бас бидэнд зөв ашиглах юм бол хүнийг илүү одоо урагшаа хөдөлгөх том бас хүч болдог те. Тэгэхээр энэ өнгөтэй хүмүүсийг тэгвэл яаж стресстүүлэх вэ? За одоо улааныг бодъё л доо. Мэдээж улаан бол амар тийм өөртөө ихтэй те ингээл хүмүүсийг бас контролдох гэсэн хүн байдаг. Тэгэхээр тэрнээс ингээд жоохон хүмүүстэй контролыг нь аваа ичих юм бол нэлээ стрессддэг. За тэгээд илүү хийж байгаа зүйлд нь үр дүн гарахгүй байгаад хахаар тэндээ стрессддэг. Тэг өөрийгөө дандаа чаленж хийж яадаг те. Сорж яадаг гэсэн үг. Тэгэхээр тэр сорилтуудыг ингээ аваад хайчих юм бол нөгөө улаан чинь тэндээ стрессддэг юм байна л да. Илүү амар болох тусам стрессдэн гэсэн үг бас. За тэгээд хийж байгаа зүйлийг нь илүү байнга давтагддаг тийм одоо ойлгомжтой те таамаглахуц болчих юм бол тэрүүндээ бас жоохон стрессдэг юм байна. Тэгэл тийм тэнэг алдаанууд хийх юм бол тийм тулгандаа нэгсэндээ улаан стрессдэг те. Улааныг нэгсэндээ стресстүүлэх юм бол энэ зүйлүүдийг бас хийж болох нь байна. За яах ч байгаа юм. Яг хөө тэгэхээр ер нь тэр одоо хүмүүсийг те одоо тэр өнгөнүүд юунд стрессдэг гэдгийг нь ойлгож авах юм бол нэгдүгээр тэр хүмүүсийг стресстүүлэх юм бол хоёрдугаар бас стрессээс нь салгах юм бол те эсвэл одоо илүү амар болох нь шүү дээ. За шарууд дээр жишээлбэл шаруудыг те тэр одоо багаар ажиллаж ах ч юм уу эсвэл тэднийг ингээ байхгүй юм шиг харьцах юм бол шар дотроо боож өгөх нь байна. Жохон ингээд хурал дээр юм ярихгүй удчих юм бол байц суух байц суух аргагүй болох нь шүү дээ. Тэгээ одоо шаруудыг дуудахгүй ондоо хүмүүсийн дуудаа хийчих юм бол тэгээ шар бол дотроо галзуурах нь байна. Тий. Эсвэл ингээ хүмүүсээс ингээ ганцаар ингээ жоохон тусгаарлах юм бол бас айгуу тэндээ стресстэй ч тэгээ тэрийг дотроо ургуулan бодох нь шүү дээ. Тэгээ ер нь бол нөгөө бусдын өмнө жоохон те шүүмжлэх ч юм уу тэгэх юм бол бас нэлээд хүн дээр хүлээж авдаг юм байна. За ногоонуудын хувьд бол мэдээж өөрийг нь илүү чаленжлаад те бас одоо тайзны гэрлийг ногоонлоо тусгачих юм бол тэрүүндээ айгуу бухимддаг юм байна. Бухимд нь мэдээж яг тэгэхээр тэрүүнд айгуу дургу штэ те. Тэгэхээр эсвэл ингээд одоо огт хүлээж байгаа гів гинт ингээл өөрчлөлт эсвэл ингээд гів гинт ингээл араагаас солих юм бол нөгөө ногоон чинь те одоо барьцаалтаж эхлэх юм байна те. За мэдээж хөнгөдөр сэнхэр өнгөдөр бол те одоо хангалттай мэдээлэл өгөхгүй ч юм уу те эсвэл гів гинтийн янз бүрийн шийдвэрүүд
одоо мэдээлэлгүйгээр эсвэл хангалттай мэдээлэлгүйгээр гаргадах юм бол синхроид стресс гэх юм байна те. За эсвэл ингээд айгүй эрсдэл аваад эсвэл тэр хүмүүсийг те илүү эмоцтой хандаад ч юм уу те тех тусан бас тэр хүмүүс тэрүүндээ угаасаа өөрсдөө тийм одоо comfortable биш учраас тэрүүндээ бас стресстэй юм байна. Тэгэхээр яг хуу энийг хэлж байгаа гол зорилго нь мэдээж хүн болгон стресстэд бас янз бүрийн реакц зүйлдэг. Тэгэхээр энийг нь бид нэр ойлгоснороо тэр хүмүүсийг юу стресстүүлж чинь те. Тэрийг нь илүү ойлгож харьцах тусам одоо таны хүмүүстэй харьцаж байгаа харилцаа чинь илүү үр дүнтэй болох нэ те. Тэр хүмүүстэй ялангуяа бид нар чинь бүх юм ажил дээрэж те. За найз нөхдийн хувьд ч юм уу бидний хийж байгаа бүх зүйл явж дандаа хүмүүсийн хоорондоо харилцаан дээр тогтчихэдэг. Тэгэхээр хэн илүү хүмүүстэй илүү одоо үр дүнтэй харьцаж чадна тэр хүн өөрийгөө илүү ойлгуулж чадна эсвэл бусдаа илүү үр дүнтэй ажиллаж чадна альва ажлын хувьд ч те ар гэрийн хувьд ч бүх юм дээр илүү одоо үр дүнтэй байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнтэй л явж хамгийн том чаленж бол хүмүүстэй харьцах байдаг. Тэгэхээр энэний бүхнийг нь ойлгоснороо одоо таны амжилтын чинь гол үндэс болно л гэж хэлэх гээд байна л та. За тэгээд ер нь энэ дөрвөн хөнгөнд хүмүүсийг ухаана гэж угаасаа ямар утга учиргүй юм байдгийг те. Хүн болгон чи өөр мэдээж энэ дотор бол хэдэн мянган хөнгө байгаа гэж мэдээж хүмүүс бас нэг талаасаа ярьж болно л доо хэлж болно л доо. Тэгэхээр ер нь түүхийг аваад үтсэн ч гэсэн аль эрт дээр үеэс л те одоо эртний грекүүд байна. За тэгээд Мексикт амьдарч байсан одоо Азтек гэл одоо тухайн үедээ болтой амир одоо хөгжсөн тийм хүмүүс. Тэд нар бас л ингээл хүмүүсийг дөрвөн категориттэй зам төлөвөөр нь хувааж одоо ойлгодог те байсан байна. За ялангуяа энэ сонирхолтой тэр Мексикт амьдарч байсан тэр Азтек хүмүүсийг дөрөв хуваахта одоо яг улааныг бол гал те цэнхрийг бол ус ногооныг бол одоо далаа гэнэ ертөнц одоо эсвэл шороо гэх юм шарыг бол агаар гэж ингэж дөрөв хувадаг гэсэн байл. Тэр гал агаар ус одоо хөрс гэх юм уу шороо те гэж дөрөв хувадаг байсан нь одоо яг л бидний нөгөө улаан ногоон цэнхэр шарт хувааж байгаатай яг л одоо ойролцоо болоод байгаа юм л та. Тэгэхээр ийм түүхэндээ бас ингэж хүмүүсийн зан төлөв бол те гів гинэт одоо орчин цагийнх гэл өөрчлөгдсөн биш. Хүмүүсийн зан төлөв янз бүр бас яг л ингэж байж ирсэн. Тэгэхээр бас ингэж дөрөв хувааж ирсэн түүх их байд юм байна л та. Тэгэхээр өнөөдөр бид нэр өнгөөр ялгаж байгаа нь бас гів гинт ингээл гараад ирсэн зүйл биш гэсэн санааг энэ дээр агуулж байгаа юм. За тэгээд өдөр тутмын амьдрал бол ингээл хүмүүсийн хоорондын харилцаа байдаг. За энэ дээр нэг хамгийн сүүлд өгж байгаа нэг жишээ нь болохоор ингээд хэрэгээртэй хүмүүсийг ингээд нэг конференс дээр те ингээд за 100-аад хүн байлаа гэхэд дөрийн 20-25-аар нь те бүгд ингээд дөрөв групп болгож хуваасан юм байна л да. Тэгвэл яг ингээд зохион байгуулалтаар бүх улаануудыг нэг групп болгоод бүх шаруудыг нэг групп болгоод бүх цэнхрүүд одоо цэнхрүүд болон ногоонуудыг нэг групп болгоод хуваачиж л те. Тэгээд адилхан таск те одоо өгөөд ажиглаж. За мэдээж улаанууд байгаа өрөөнүүд төр бол хүмүүс хоорондоо бүүн хэрүүлтэй маргаан болцсон. Нэг нэгэ хүлэн зөвшөөрөхгүй те. Алдсан болж байна л та тэр дүнд те. Гэхдээ үр дүнд нь гялс нэг одоо бүүн өрсөлдөгчтэй. Бөө одоо нэгсэн та энэ одоо бараг л нэг хаарууд шиг л харагдаад байгаа л та те ингээл. Бөө тэгэхээр хажуудлын хөндлөнгөөс харахаар л нэг хоорондоо хэрэлдээд байгаа хүмүүс та. Гэхдээ тэр хүмүүс хинч хэрэлж чинь гэж бодохгүй харин. Гэхдээ ажлаа бол те одоо өөгцсөн цагаасаа те одоо баг 2 дахин бага хугацаанд гаргацсан те бид нар хийчлээ гэл авчраал те үлдсэн хугацаанд нь ингээл бөөн ингээл тэр чанга дутаа ингээл хоорондоо ярилцсан хүмүүс. За шарууд руу орсон чинь те тэн дотор өстө бөөн одоо тэр бөө энерги нь хитэрсэн өрөө хүн болгон өөрөө гол нь ажиллаа ярьж гин үү те мэдхгүй тэгэл янз бүр ингээл магадгүй өөрийгөө ярьж байгаа бах те. Тэгэл тэн дотор инээлсэн ханиалцсан те ингээл бөөн юм болж байгаа юм л та тэгэл те. За ногоонод руу орсон чинь те ингээд чив чимээгүй те. Ингээл гэхдээ нэг нь ингээл хүссэн хүсээг самбар дээр гарцсан ингээл тайлбарлаа л те. Нөгөөдөл нь амир ингээл анхааралтай сонсож байгаа хүмүүс те. Хөхөд рүү орсон чинь ингээд бас ингээд чив чимээгүй те. Тэн дотор баг ярьж байгаа ч хүн алга гинэ.
Гэхдээ ингээл цаасан дээр бүгдээрээ юмаа зураал бичээл гэнэ л дээ. Тэгэл амар сериус нэ те. Тэгсэн мөртлөө нөгөө ажлаа бол хийцэн. Гэхдээ ерөөсө өрөөнд дотор ингээд ямар ч коммуникац алга байгаа юм шиг боловч те одоо цаасан дээр ингээд маш их коммуникац те бөөн сериусны ажил болоо явцсан. Өөртөө тэгтээ итгэлгүй те. Харин өөртөө итгэлгүй. Тэгээ тэн дээр ингээд нэг лид хийж байгаа хүн байхгүй те. Гэхдээ ингээд бөөн нэг үүсгэсэн ингээд юмаа ингээд амар чеклсэн хүмүүстэй. Тэгэхээр санаа нь энэ мэдээж айгуу тийм экстрим жишээ л дээ те. Ингээд бодит амьдрал дээр бол мэдээж солонгорсон өнгөнүүд байх хэрэгтэй. Тэгээ номны гол санаа бол ингээд альва ингээ багаар ажиллахтаа ч гэсэн тэр баг дотроо те улаан байх хэрэгтэй, ногоон байх хэрэгтэй, шар байх хэрэгтэй, цэнхэр байх хэрэгтэй. Олон төрлийн өнгө байж хосолж ээж нэгээ бас илүү орлож те давуу сул талаа гаргаж ингэж багаар илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгоно. Тэрнээс бүгднгийн очоод улаан хийчих юм бол те одоо нэгсэндээ бас одоо таарахтаа ч гэсэн те одоо үр дүн багтаа те нэг сул талаа нөхөж чадахгүй л гэсэн үг л те. Тэгэхээр энийг бид нар бас ойлгоснороо ингээд багийн ажиллагаач гэсэн илүү үр дүнтэй байлгах илүү боломжтой болно гэсэн одоо гол санаагаар одоо энэ ном одоо өндөрлөж байгаа юм. За тэгээд энэ хүрээд одоо ном маань өндөрлөж байна. Тэгэхээр та ч гэсэн одоо энэ номыг сонсснороо өөрөөгөө болон одоо мэдгүй магадгүй ханаа ч юм уу те найз охин залуугаа ч юм уу аав ээжээ ч юм уу эсвэл хүүхдүүдээ ч юм уу те эсвэл ажлынхаа хамтарч ажилдаг тэр үзэн яддаг нөхрөө ч юм уу те эсвэл ажлынхаа хамтарч айгүй гоё ажилдаг те гар нэлдэг нөхдөө ч юм уу те ямар өнгө гэдгийг та нар дахиж нэг бас те одоо магадгүй та нарт баг аль нь өнгө нь ингээд ялгараад харагдаад эхэлсэн бах те. Тэгэхээр тэгж нэг бас үзээрэй гэж бас захимаар байна. Илүү бас сонирхолтой нэрэ тийм байсан байна штэ гэдэг тэ ухаарлаа айгүй их болов гэж бас бодож байна. За тэгээд өнөөдөр бас нөгөө би томьёо сургалт дээрээ сургалтыг хийж байхад манай одоо сургалтыг удирдах явуулж байгаа багш хэлжсэн л да. Хүн өөрийгөө ямар өнгө гэж бодох тэ бусад хүн тэр хүнийг ямар өнгө гэж харагдах хоёр жоохон өөр байдаг. Тэгэхээр тэр хүнээс бас магадгүй намыг сонсгоо те та юу гэж бодож чинь та ер нь өөрийгөө аль өнгө гэж бодож чинь гэж асуухаас айгүй чухал. Тэгээд энийг бас нөгөө тодорхойлдог тест байдаг юм шиг үлээ. Диск гэд нэртэй. Тэгээ Монголд бас энэ реклам биш шүү те. Зүгээр мэдээлэл өгөхөд ийм тестийг явуулдаг бас байгууллага байд юм лээ нөгөө. Тий. Бид нар бас номыг уншижсэн баха. Нөгөө хэрхэн үр бүтээлтэй ажиллах гэдэг ном байлуу да. Тэр номны бас нөгөө нэг орчуулагч нэг богинохон ном байсан шүү дээ. Тий, богинохон ном байсан. Нэг баг юу л 30 минут дотор уншаад тасгачлаа. Санаж байна. Тэгээ бас нөгөө бидний сайн мэддэг MCS компанид бас одоо шинэ ажлагчтай авахта энэ хандлагын тестийг энэ диск аргыг ашиглаж авдаг гэж сонсч байсан би. Тэгэхээр бас Монголд хэрэгжээд эхэлсэн. Одоо тодорхой хэмжээнд хүмүүс энэний талаар тест өгсөн хүмүүс бол репорт авдаг. Бас урт репорт гард юм байлаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр шинжлэх ухааны үндсэлтэйгээр та одоо тэдэн хувийн улаан хүн байна, тэдэн хувийн шар хүн байна гэх юм уу те. Тэр талаар нь ингээд бичигдсэн байвал нэрээ одоо би өөрөөс тэгж бодож исэн ингээд цаасан дээрч гараад ичлээ гэдэг ч юм уу. Эсвэл би жоохон өөрөө буруу бодож исэн бай. Би чинь жоохон ийм талтай хүн байна гэж өөрийгөө талаар ойлгоход хүн болж магадгүй. Магадгүй одоо онлайнаар ч юм англиар тест өгч болох юм те. Заавал монголоор гэхгүй хайвал байдаг байх гэж бодож байна. За тэгээд ер нь бол тэгээ номны санаа бол те одоо ийм өнгөтэй байна. За би угаасаа л миний сул тал ийм давуу тал ийм гэд одоо өнгөрөх биш. Яавал одоо өөрийгөө хэтэрхий хамгаалах гээд байгаа талыг ингээд сайжруулах вэ, засах вэ гэдэг дээр анхаарах те. Бусдын бас зан чанарт тааруулж харьцах, тэрийг ойлгох гэдэг дээр аюу тийм төвлөрсөн. Тэгээд бас бодит үр дүнгээ өгч болохоор өдөр тутамд бид нар тулгардаг асуудлуудыг багч гисэн өөр өнцгөөс харж шийдвэрлүүлж болохоор ийм сонирхолтой ном байла. За тэгээд эцэст нь хэлэхэд бол гэхдээ энэ дотор сайн өнгө муу өнгө гэж тий одоо бас ялгах юм бол байхгүй тий. Тэгэхээр ягаад гэвэл угаасаа өнгө болгон өөр өөрсдийн онцлогтой давуу сул талтай тий. Тэгэхээр энэ нэг өнгө нь нөгөөгөөс илүү гэж ерөөсөө одоо бодох хэрэггүй тий. Тэгэх нь айгу өрөөсгөлтөө болно.
За тэгээд өөрөөсөө тэгээд ямар өнгө болохоо те тав хүн ч гэсэн өөрөөсөө бодоод тунгаагаад үзээрэй. Тийм. Энэ тэгээ бас нөгөө суралцаа тэр өнгө бас байж болдог тийм гэдгээр айгу онцлогтой. Ерөөсөө static mindset дээр хэдүүлээ бодож болохгүй. Дандаа л би одоо жишээлбэл миний мэрэгжлийн ур чадварт одоо цэнхэр өнгөнд хэрэгтэй гэвэл цэнхэр өнгөд суралцаж болдог эсвэл би ингээд надад том зорилго мөрөөдөл байгаа удирдах чанараа сайжруулах хэрэгтэй гэвэл магадгүй улаан өнгөөс суралцах хэрэгтэй тэгээ байгууллагын уур амьсгал хүнийг илүү чухалчлах ажил хийдэг бол одоо шараас ногооноос суралцах хэрэгтэй гэх мэтчлэн өнгөнүүд нэг нэгнээсээ суралцаад өөртөө энэ шинж чанаруудыг бас бий болгох гэдэг тийм давуу тал байгаа гэсэн үг. За тэгээд эцэст нь ингээд та бүхэн тэгээ илүү солонгорсон өнгөтэй байгаараа гэж хүсье. Тэгээд багаа сонгохдоо ч гэсэн илүү ойрдны хүмүүсээ сонгохдоо ч гэсэн сонгох нь чаашаа. Гэхдээ илүү солонгорох тусмаа илүү зөв юм байна шүү. За тэгээд номныхоо эцэст хэдүүлээ энэ дугаараа өндөрлөхөөс өмнө подкастынхаа ерөнхий ивент тэтгэгчийг дурдъя. Эрүүл амьдралын хэм маягийг түгээцгээе. Эрүүл амьдрал чанарыг эрхэмлэгч подкаст ерөнхий ивент тэтгэгч Think Pharma. За шарууд байгаа. Гиснээс миний нэрээ одоо компьютерынтэй дэлгэцний нөгөө биш бэкграундын өнгө нь шар юм байна. Одоо анзаарлаа. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Тэр баяртай.